За сайн байна уу манай өнөөдрийн ярилцлагыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээ өнөөдрийн ярилцлага бол маш гайхалтай болно гэж би бол хувьдаа итгэж байна. За тэгээ өнөөдрийн манай зочин манаас их маш сонирхолтой хүн байгаа. Тэгээд энэ хүн бас одоо манай нэвтрүүлэгт олдсонд би бол хувьдаа их баяртай байна. За манай өнөөдрийн зочин бол биологийн ухааны доктор, соёлын гавьяат зүтгэлтэн пастор хүн байгаа. Өнөөдрийн урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Дөгөрмө пастраа. За урилга өгч бас хүлээн авсанд талархъя. За тэгэхээр бас сонсогчтой үед байхгүй шууд ярианыхаа гол хэсэг рүү орё гэж бодож байна. За таны хувьд бол одоо итгэгч хүн байгаа. За та бол итгэхэд хэдэн жил болж байгаа вэ? За үндсэндээ ч нэг 30 жил. 30 жил. Тэгэн залгаж байгаа юм уу тий? Одоо тухайн үед бол одоо манай Монгол улсад одоо тий мэдээлэл бол нэлээд хаалттай. Интернет одоо ийм илбэг байсангүй. Тий одоо олон нийтийн хүртэл байсангүй. Тэгэхээр та тухайн үед яг яаж итгэж ив? Яг яагаад анх одоо итгэх болсон бэ? За ер нь бол ингээм да Есүс Христийн тухайд за мэдээж 1900 тийм ээ 91 оноос сонссон байна. 92 3 оноос эсэргүүцсэн байна. 94 5 оноос эргэцүүлсэн байна. 96 7 оноос итгэсэн иймэрхүү нэг тийм цаг үе байх шиг байна. 6 7 жилийн үйл явдал. Тийм мэдээж тэр үед ч одоо юмны мэдээлэл дийл бүсэрч байсан үе тийм ээ. Мэдээж одоогийн шиг ингээд нутас модс интернет байгаагүй ч гэсэн олон жил бүглөө хаалттай явсан нийгэмч нэг задрахаараа сайн муу сайхан мухай бүгд л орж ирсэн хүмүүсийн чих сонорх сортож исэн үе байх. Тэр үеэр за мэдээж анхны тэр үед бас эрчтэй идэвхтэйгээр сайн мэдээг сайн мэдээгээс л одоо Библийн тухайд л анхны нэг ном тогмол юу гэдгийг хуудас юм тарж ясан үе үстэй. Тэр үеэс газраас ер нь олдож илсэн би ч өөрөө бас жаахан тийм мэдээллийн нэлээ өргөн тийм ретэн хэрэлтэй одоо юу гэдгийг одоо уулын биш ургам судалж уулын амны хөдөө аж ахуйн багш тийм багш байсан. Тэгэл улс төр урлаг соёл тийм үү. Яа уух итгэс өсвөлэл юу байсан байх вэ? Өргөн өрөөс учраас талаас л орж ирж байсан байна да. 7 жилийн хугацаанд анх эсэргүүцсэн гэж штэ. Гэтэ эсэргүүцхээс өмнө анх сонсоход ер нь яг ямар мэдрэмж төрж вэ? Юу гэж санагдав? Гэхдээ яг хэвдэ ер нь зүгээр энэ ч бас миний хувьд нэг цоо шинчин байгаагүй. Тухайлбал 1979 оны хавцаа юмда тэр Оросын тэр үеийн зөвлөлтийн академич Токарев гэж хүний нэг ном байсан. Религия в истории народов мира гэдэг дэлхийн ард түмний түүхэнд шашин гэсэн нэртэй. Тэр чинь 300 гаруй номноос жисэлсэн хийсэн одоо энэ бүхэл шашнуудыг тийм ээ. Христ, Ислам, Будда, за одоо Овготгийн шашин гаргасан юм юу байсан. Ер нь анхнаас бол бас жаахан иймэрхүү талын бид нэр одоо их л одоо атеист гэдэг юм уу нэг шашингүй бурхангүй үед өсч хүмүүжсэн ч гэсэн 80-аад оны сүүл хавцаа чи нэг тийм дэвсгэр суур гарч ирлээ штэ. Хүн ер нь нэг итгэдэг бишэрдэг юмтай байх нөө өмнө ерөөсөө коммунизм гэл улаан байсан чи бас л юм тийм үү. Цэнхэртээр сааралтаал алаглал ихэлсэн үе штэ сон. Тэр холбоотой байсан байх. Би ч одоо 86 онд энэ биологи ухааны за тэр үеийнхэр дээд эрдэмтэн энэ одоо ч яг бүгд л доктор болж та тийм ээ. Ухааны доктор гэх юм хамгаалсан тэгч 33 настай. Тэр үеийнхэр бол их залуу тийм болж байсан байна. Тэгээд манай аав ер нь бол юм юуны хуучнаар бол бас ерөөс аав маань 20-од насаа хүртэл 37 8 хүртэл тэр амар буянтын хүрээнд шавилж сууж байсан. Тэгэл одоо нэг хүрээ мөрөө тараал одоо нэг нөгөө юу боллоо штэ. Репресс хэлмэгдлийн үе болоход нөө хүрээ тарахад харуулаад тэгэл цэрэгт яваал ингээл. Тэгээ сүүл 80-аад оны сүүлээр нэг юунууд гарч эхэллээ штэ. Үрэл одоо бас нэг шашин шүтлэг тийм үү энэ тийм болоход аав ил тод гарч ирнэ үстэй энэ тэнд сайлмтанд очдог нүүр гаргаачдаг юм резанда битг ч юм уу тийм ээ. 88 онд маань нэг намайг нэг гоё 90 хүн чинь нэг юм сүсэг висрэл юмтай байх хэвээр юм гээд надад ч гэсэн үгүй юм болгодог л байсан. Дээд сургуулийн багш дээд докторлон штэ одоо хар гэвч нэг хүнд шавар болохоор болт. Нэг дуртай биш гэхэд бас тийм дургүй швшээр л хүлээж авсан хэрэг л дээ. Гомбож өгөж хүн байсан энэ одоо дамбударжаад дотор зүүн хүрээний л хавийн лам хүнд шаварч юм. Тий. Яг тэр үеч нэг лам хувцсан өмсчдэг юу байгаагүй л дээ. Хуучин мөн л аав шиг маань хүрээн шавил суусан сүрхий номтой хүн байсан гэдэг юм. Тэгээд анх одоо нөгөө төв дэвсэг юмсэг тэр ч одоо гак гэд нэрлэдэг шүү дээ. Одоо тэр цагаан толгой тавиал аав нэг хийгээд өгсөн. Тэгэл
хагархаа бацгангаа буруу харсангаа тий хотод нь жаа хоёр стефа гэж явж өгнө үстэй. Тэгээд нэг сүрх чинь болж амжааг удаагүй тэгээд аав маань 93 он 75 дээрээ дуусан нөгөө багш жөнгөрөөд өгсөн 90-ад оноос л юм болоод одоо юу тэгээд англи хэл мэлээ сурдаг заадаг тийм болсон мэтлэн явж тэр дундуур л одоо сонссон хэрэг л дээ. Уул нь лам болох гэж байсан юм шүү дээ. Лам болох шахсан тэгээд шар лам болох шахсан ч одоо хар лам болчиход байгаа юм яа. Өнгөн тодорхойгүй юм тий. Тэгээ анх одоо эсэргүүцсэн гэж яг юу нь танд эсэргүүцсэнмэр байна? Гэхдээ яг ерөнхийдөө энийг үзэж байсан би ч бас яхаа нэг түүх философи юм археологийн талд юм бас жаахан сонирхон сонжно. Одоо хуучин цагт одоо юу байдгийг тэгээд одоо тэр чи үздэг хардаг юм хаврдоо. Тэгээд одоо нуус товч энэ тэрийг нэлээд багаас л үзсэн харсан тийм ээ. Тэгээд түүхэн үзэхээр нэг юм байдаг. Түүхэнд гарсан том зөрчилдөө ерөн дайн дажин гэж үзэхэд даруй 80 илүү хувь нь энэ шашны уг улбаатай байдаг гэж ер нь ойлгож байсан. Тийм. Хүн шашин итгэл нэмжлэхийн төлөө бол ер нь яхаж бүсдэг айхтар зогсдог, тэмцдэг, зөрдөг, зөрчилдөг. Монгол угаасаа тэгээд хизэнээсээ монголч нэг сайхан эвтэй найртай улсууд биш шүү дээ. Нууц товчоо харахтал гэдэг үстэй бүртэйг авчираад л одоо энэ одоо урууд явсан юм шиг байгаа юм. Явж байснаа л жамуух гэдэг үлээ. Уулын жахаж буй адуучинд тийм үү? Өмрүүлтгай, голж хаж буй хончин дэлбэлтгай. Тэмүүжин өвлийн тэр учир болоогүй бүртээ жамх хэзээний жах уйтамтгай гэдэг дээ. Цаадах чи саалдны үе гэж байгаа чигээрээ илгсэн тийм үү? Эн чинь нэг цаана юм хэрэг дээ шүү дээ. Манайхан одоо ч гэсэн тийм үү? За тэр нэг тамийн тогооны үлгэр гэдэг чинь их ортой нэг тийм баабаач юм биш бидний үннийг л хэлсэн юм байдаг учраас за энээс болоод одоо тийм үү? Зодтолтол нэтэлтэй хэлэн тэгээд тэр үе чи одоо юм нэг жахан задгаа болж ясуу энэ утгаар ярина тийм үү? За одоо яг аль нэг нь бол аль нэг нь байх хэрэгтэй. Гэхдээ яг үдэ нэг уламжлалан гисгэл нэлээд тогтцсон юм шиг энэ шарын тийм боддын зүгээр мөг утгаар л юм уу да. Нэг талаар эсэргүүцэн гэхээс дараа нь эргэцүүлэх нь хурдан болсон доо. Юу гэдгийг ямар ашигтай юм тийм үү? Үндсэн сургаал номбол үзэл баримтлал юу юм гэдгээс тиймэрхүү юм байсан тийм эсэргүүцгээ. Анх бол одоо нийгмийн амар тайван тийм эв нэгдэлтэй байдлын төлөө одоо эсэргүүцчихсэн гэсэн үг. Үндсэндээ тэгж ойлгож болно доо. Нэгвэр бас нэг зодтолдох том талбар болно гэж үзэж байна. Би таны талаар яг сонсч байсан л да. Энэ талаар одоо мэтгэлцэх гэж одоо тэр хүмүүсийн эсрэг байсан гэж. Энэ би зөв сонссон байна. Яг ер нь тийм яг үхээр анх чинь илгээл тийзэд тэгээд хүмүүс ирж байсан энэ тэнд яг уулзсан тааралдан тийм ээ. Тэгээд тэд нэр ярихад бол жишээ нь би чинь нэг ер нь бол бодож ирсэн за яршиг нэг ер нь одоо сайхан мадалж өгөөд цодолж өгөөд за тэгээд нутг руу дараа буцаачих шиг бодож ирсэн хүн байхгүй юу. А гэхэд мэдхийн тулд асуух хэрэгтэй болно шүү дээ. Ер нь юу гэдгийг яадгийн үндсэн ном жишээ нь бид нар Библийг ярихад хүртэл чинь бид мэддгүүлсэн байхгүй юу. Тэгэхдээ библиотека гэдэг бол номын сан гэж маний үеийн захаас аваад мэднэ. А нөгөө чинь Библи гэдэг юм нөгөө одоо тек тийм үү? Тавир маань хондоо номын сан ном гэдэг үгний их үсэг гэдэг энэ тэр чинь харснаас гэсвэлээ лаа. Тэгвэл ч бас үзэх ёстой л гэж ихс юм дэгээд тийм маягаар. Тэгэд ер нь яагаад тэр одоо монгол хүмүүст те байх нь дэмий гэж бодож байгаад. Тэгвэл одоо тэгээ яагаад байхыг дэмжиж байна. Хагаралтад сүйд болохгүй юм уу? Яг зүгээр үзэж явахгүй юу? Эхлээл харахаар манайх чинь уудам нутагтай цөөхөн амтай за мэдээж дурамтал нэг эртнээс нөгөө малчин нүүдэлчин гэл ингээд явсанд за анхан миний ойлгож яснаар за яг тэ энэ одоо нэг байгаль дэлхий тэнгэр хангай тэр нэг аргадсан бас нэг ерөөзөөний шиг энэ бододын шарын тийм үү тийм талынх нь зүгээр юм уу да зүгээр яг нэг тэр үеэс ч яасан ш нэг айлууд ингээд мөн нэг гэртээ нэг хэмэл наамал зурмал ямар тааш ус ингээл бурхан хамраа тавиал ярих нэг зул хүж асаагаал тийм үү цагаан сараар ч юм уу хуучин байсан одоо юунуудаа дийлгээл тийм үү тухайлбал манай дөр социализм үеч гэсэн яг цагаан сар болоход манай аавын авдарт нэг хэдэн судар байсан юм аа. Далайламын сумбун байсан байхад орж явда одоо юу гэдгийг алтан гэрэл сундын жидээ хурангуйн тэр ч юм уу тэрнийг гаргаад тэр толны араар тийм үү зургийн гууны араар басан гаргаад авчин нэг тиймэрхүү байсан. Яах вэ нэг юм байж байгаа юм гэж анх бодохгүй юу. А нөгөө талаар энэ тэрэнд арай жаахан мэдээлэлтэй тийм үү. А наадахт нь мэдээлэл багтай байсан гэхүү дээ. Тиймэрхүү мэдээлэл багтай байсан тийм ээ. За тэгвэл одоо яг тухайн Дүгүрмаа гэдэг залуу хүн бол одоо нийгмийг тохируулагч биш үү. Өөрийнх нь одоо хувьд яг нэг энэ бурхныг би сонгож байна гэдэг итгэл бол бүр илүү том зүйл байсан байх гэдэг шүү дээ. Энэ зүйл яаж явагдав?
Энэ ингэдэг юм аа. Ер нь тэгээд 90 тийм ээ 94 5 оны хойс миний найз маань одоо үдэ аж ахуйн дэд сургууль би ч үдэ аж ахуйн дэд тийм ээ 78 он төгсөөл тэрний ч өмнө 2 жил хончин байлаа илгээлтээр тэгээд дараа нь одоо үдэ аж ахуйн сургуульд ороо төгсөөд хөдөөл явах юм байх гал энэ Монгол Ард телевизийнхэн бас тэр үчнийг нэвтрүүлэгч авч ирсэн юм аа шалгах гэж байна гээл. Тэгэл тэр лүү нэг очтыг шалгуулах юм бол одоо Бямба гэж Бямба гэл эмхтэй лээс манай саяхан сараас нэвтрүүлэгч хийлээ. Гарсан. Мундаг л да. Тэгээ Бямба маань хүртэл яриад хоёр даалагчдыг шалгуул яг ч тэнцэн гээл. Очсон тэнцэж байгаа болтой одоо Чулуунбата, Боржбата гიშгэ гэдэг аврагууд байсан. Тэгээд явж идэл нэг өдөлчихгүй юу. Сургууль маань багшаар үлдэх гэсэн юмсан чи. Дахиад тийшээ бүү зүгэл. Сангил сургуульд үлдсэн хөдөө аж ахуйн дэд сургуульд тэр үеч яг дэд сургууль төгсөөд багшаар үлдэнэ гэдэг л ер нь хамгийн том хувь заяа том хуваар байсан байна. Тэр үеэс нөхөд маань бас яг нэг үеийн хэсэг багш залуучууд байсан. Тэр сургуулийн багш нарын баг одоо спортын гар бөмбөг сакс тенс гэл ингээл олдоо явна. Спортын за хажууд нь яг ямар нэг хэмжээ гарсан спиртийн баг хаяа болондоо тоглолцоо дараа нь яхан пиамаа уужсэн баг тий. За тэгээд тэр дотроос маань нэг нөхөр маань хожим тийм ээ. Тэр инх тайван маань одоо эснийг анх ойлгож таньж хүлээж авсан. Өөрийнхөө баг охиноор дамжаад л тийм үү. Тэгээ охин цуглаанд яваад тэгэхээр яг гадаад хэл сурах гадна дотныхан танилцдаг гэсэн сүйдээ бүр ер нь салах шинжгүй болохоор захиргаатаж үзээд барахгүй сойрнд зад хорчход өөрөө цуглаанд яваад очиод үзээл. Тэгээд үндэ амархан богинохон хугацаанд учрыг нь олцсон баг юм. Тэгэхээр бидэнд нэг ийм юм гардаг одоо маний үеийнхэн ч юм уу тэгэл тэр үе юугаар бид нар нэг л их амаргүй нэг том даваад авах юм шиг хүн өөрөө эрүүл хайвал тийм дэндүүл тэнэг биш бол ер тийм үү. Ер нь учрыг нь олоход гайгүй шүү дээ. Амархан. Тий. Тэгээд нөхөр маань тэгж эзэн дэтгэж явал гэрээрээ тийм үү. Тэгээд найз нөхдөд сайн мэдээ хүргэсэн хийсэн. Найзууд юмсэндээ 3 хуваагдсан. За маний мэднийг хэсэг нь яг учрыг нь олчих санаатай. За нөгөө талаар олохдоо олоод буцаага төөчих санаатай гэж болно доо. Тэгээд асуултууд тавьсан, хариулт тавьсан. Нэг хэсэг нь оп бай тийм байхгүй гэд явсан. Нэг хэсэг нь дундыг хараад үлдсэн. Тийм л байдаг. Ингэж явсаар бид үндсэндээ энэ бол 94 5 оны хавьяас эхэлсэн үедээ тэгээд 96 7 оноос бид чинь бас гэртээ дараа нь хамтарч сугалж эхлээл тэгээд эзэн үндсэндээ итгэсэн явсан амьдрал тэндээс эхэлсэн юм да тийм. Тэгэхээр таны өнцгөөс бодохоор одоо нэг зөрчил үүсээд байна л да. Тухайн одоо биологийн техникийн багш. Тэнгүүд тухайн үеийн баримжаагаар бол нэлээд одоо материалистик шинжилгээ ухааны талтай байсан байх гэж бодож байна. Тэр нөгөө биологч өөрөө бүтээгч гэж байхгүй хувьслаас одоо амьдрал үүссэн, хувьслаар үүссэн гэдэг юм зүйл яриад байгаа. Одоо нэг ийм үг байдаг хөгжилтэй үг. Нөгөө Христ одоо бурхан итгэл болвол та нарыг олон гайхамшигт итгэх гэж хэлдэг, итгэчих гэж хэлдэг. Шинжлэх ухаан бол хэдхэн гайхамшигт итгэчих гэж хэлдэг гэдэг. Тэдгээр нэг нь бол нөгөө нэг эст гэж амтан огт байхгүй байжгаад гинт нэг эст үүссэн гэдэг нэг ийм зүйл яваад. Тэгэхээр таны хувьд одоо тухайд магадгүй нийгмийн дарамтч байсан баг. Тэгээ таны нөгөө үзэл суртлын хувьд те одоо өөрөө чи итгэлийн хувьд одоо хувьслалт гэдэг юм уу те одоо биологийн одоо шинжлэх ухаан дээр үндэслэсэн итгэл байжгаад. Энэ эргэлт ямар вэ? Зөрчил бас одоо хоёр асуулт байна те. Нөгөө одоо тэнхмийнхнаасаа ч юм уу дарамт байв нэгдүгээрт. Хоёрдугаарт яг өөрөө чи одоо нөгөө ертөнцийг харах итгэлийн систем чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэр нэг хэллээд яг хоёр үг нэг нэст амтэн гэдэг нэг өөрөө ярьлаа. Нэг жаахан тодруулах хэрэгтэй. Амтэн гэдэг чинь амьтай гэсэн үг байна да. Тэгвэл ам хаанаас ирдэг юм гэдэг асуудал байхгүй юу? Тий. Яг нэг ис ингээд олон ис болдго юм байт нэг ис байгаа бол тэр одоо үржих хуваагдах болдго юм гэж үзэхэд амигүйгээс ам яаж үзсэн. Энд чинь нөгөө шинжлэх ухаан гэж байгаа бид нар үндэ хариу байдаггүй. Анх тэрнийг одоо манайхны Оросоор дамжаал авсан юу л дээ одоо анхдагч шөл первичний бульон гэдэг нэг үг хэлэл ингээд тэр шөл нь юуны шөл байсан тийм үү одоо чүмгний шөл юм уу тийм үү одоо ингээд үнэндээ хариу байхгүй юу бид нэр анх ийм гээл заацсан тэгэл дараа нь тэрнийгээ тийм гээл заасан тэгээ шалгалт өгсөн тэргээр шалгалт аваад явцсан болохоос биш үнэндээ энэ нь тэгж нэг гайхаад тийм бас
бүх тогтцсон суурьгийн чинь байхгүй одоо эргээд харах юм бол одоо аль ч нэг ихтэй сургуулийн ч юм уу багш тэр үед 10 жилийн хүүхдүүд ч байдаг тийм очоод чи яг сармагчин байгаа хүн болсон уу гэхэд тийм ээ гэд бат зогсох хүн байхгүй шүү дээ яг үнэ гэдэг тийм л байхгүй юу тэр ам ханаас байж үгүй тийм үү тэнхмийн зүгнэрээс бол сүртэй байхгүйсэ бизнес нэг ингээл одоо за би ч одоо ингээл юуны онолтон болчлоо тийм үү бүтээлийн онолтон болчлоо галих зарлаад байгаа чинь байхгүй үзэж байгаа харж байгаа тэр дундуур жаахан итгээд ихэн үедээ нөөдөл ярихаар бид нэр шууд л сайн мэдээл яриад эхэлдэг л дээ уулын цагаа олсон олоогүй сайн мэдээг ярил гэж байдаг л да гэхэд тэр чи шууд сайн мэдээ ярихаар нэг холдоод байгаа л да тэгэл нөгөө хүчит нөгөө сайн мэдээнээс өмнө сармагчин бичрүүгэл орох болно шүү дээ тэгэхэд үнэндээ юм байхгүй юу одоо юу гэдгийг би 88 онд хэдэн багш нарын хамтаар одоо манай Зинда шин Жоксон жогч Чимдэр жогчгээд манай Ахмад Хидтэйгээ нийлээд их дээд сургуулийн битгэд ангид үзэх ерөнхий биологийн сурах бичиг гэж бичдэг юм аа. Тэгээд гол хэсгийг яг эволюцийн тэрийн хэсгийг чил одоо над дээр доногдно. Ер нь залуу багалгал ачааг нь үрдгий шүү дээ. Томчууд нэрээ тавьчихсан тэгээд. За тэгээд эхэлж явах үед бол яг нэг л зүгээр ярих за билет цуглаад шалгалт өгөх нэг хэрэг цагаан дээр хараар бичнэ гэдэг бол бас хариуцлага гэж мэдэгддэг юм лээ. Юу үлээ гэж яригцуулж байсан үе би. За дээр нь яадаг вөхөр одоо бид нэр ингэж байгаа нөгөө хийлтэн нэг шинжлэх ухааныхан одоо дайрван гэж л ингэ мундаг хүн л одоо баталчихсан юм шиг ярьдаг. Огт тийм юм байхгүй. Тухайлбал 1977-78 онд байж байгаа вөхтөр одоо дайрваны зүйлийн үсэл ном чинь тэр нөө энэ биш гэдэг манай удамдоо техникч байсан орчуулагч тэрний орчуулад шагдар сүрэн усрын шагдар сүрэнгээ манай одоо биологийн толгой байлаа шүү дээ их сургуулийн одоо тийм одоо ректор байлаа энэ ерөнхий баасрлын биологи хүрээлэн гэж анх суурийг тавьж байсан сүүлд 86 онд намайг эрдмийн зэрэг хамгаалахад эрдмийн зөвлөлийн одоо тийм үү хамгаалуулах зөвлөлийн дарга мундаг хүн байсан тэгээ маний хүн тэрний редакторлж тийм үү намайг зүйлийн үслийн редакторсан байж таа хяндаг болдус тэгээ сүүлд ингээд ярьж яхад одоо хүмүүс яадаг байхгүй зүйлийн хүмүүсийг үзсэн үү уншсан уу гэхээр яг тулаад ирэхээр үзсэн биологч хоорхон байхгүй юу тухайлбал 6 дугаар бүлэгтэн байдгийн зүүн бэлгийн тухай хэсэг дээр би яг эхнийх нь өгүүлбэр зүүн бэлэг гэдэг нь инстинктийн тухайд одоо нөгөө зүйлийн үүсэл дотор байгаа нэг бүлэг ярьж штэ нөгөө Чарльз Дарвины бичсэн хэсгийг ярьж штэ тэр эхлэхдээ би амьдралын үүслийн тухай асуудлаар ажиллаагүй хэн адил зүүн бэлгийн одоо үүсэл авьяасын тухайд ч би ажилддаггүй гэдгэн энд эртнээс зориуд хэлэх байна. Өөр яаж хэлэх юм чинь тэрний ч үзээгүй номонд ямар хавцтайг чараагүй нэг сайхан биологчлал нөгөө л өмхөр хийрэгдгээрээ туугаад байдаг. Дарвин өөрийнхөө үгээр хэлсэн юм байна тийм ээ. ертөнцийн үүслийн амийн үүслийн талаар би яриаггүй гэж. Тий, энэ чи би судлаагүй гэж байгаа юм. Ерөөс ажилддаггүй гэдгээ хэлэх байна гэж. Яг вөхөр ерөөсөө зүгээр нэгэн зүйлээс бусад зүйлүүд салж салбарсан тухайд тийм ажиллаа гэдгээ хэлсэн байдаг. Мань хүн чи одоо бид сүүлд нь харахаар одоо бидний бас нөгөө өнгө үзмжийн юм штэ одоо сая бидний подкастыг цамцмцынхаа өнгийг тохируулах гэдэг байгаа үстэй. Дайрван гэхэр тэр үчөө мундаг халдсан толгойтой ийм сахалтай одоо тийм нуртай хүний зураг байхгүй юу. Бид нар чи халдсан толгойтой сахалтай тийм хүмүүсээ их ухаантнууд гэж үздэг үе байлаа шүү дээ. Маркс, Энгельс, Ленин, Дарвин юм байдгийн тийм үү. Тэгээд тэгсэн чинь мань хүн анх 19 настай да. Тэр Ленин нийгэмлэг гэж тийм үү. Тэнтхийн зүгээр одоогийнхаар яг магистр биш шүү. Магистрантур зурж байгаа залуу байсан байгаа байхгүй юу. Тэр Биегл гэж усан хөлгөөр тэр олон улсын судалгааны аялалд гарсан. 19-тэй жоохон үүштэй. Жоохон банд явсан. Тэгэл яваа тэр экваторч ардаас хойш одоо тэр Галапагосын за бүлэг хойг аралгаал ярьдаг, альтрэг гэж ярьдаг тэнд очсон. Тэгээд тэнд очиход тэр божирга шууны тийм үү? Олон олон юм янзын одоо хошоо мошооны хэлбэр төрөлцөө өөр болсон юм байж л дээ. Тэрнийг хараад энэ амьдрах очноос амьдралын шаардлагаас болоод эдэн шууш хоол унднаасаа болоод нэг зүйл чи өөр юм дөрхтэй болж өөрчлөгддөг юм байна шүү. Ердөө ийм юм байгаа энэ наадах нь.
Тийм, хувьсал гэдэг дэрийн нэг. Гэсэн чинь яасан гэхээр анх ингээл нэг тийм ис бусын юм байгаад нэг ис болоод олон истэ болоод эргэтэн үсэл тэгэл явж ясаад усан дотор яасан нэг загсрахгүй юм гараад дараа нь хоёр нутгтан болоор гарч ирээл амтэн болоод сармагчин болоод бууж ирээд хүн болоод сая жилийн турш гэдэг. гээд аваад байдаг. Тийм юм байхгүй гэдгийг одоо тэрний яг баталсан гэж ярих гэдэг юм болсууд. Хаана хэн баталсан яасан гэж байхгүй. Нөгөө таамагч явахаар боо яг нэг харахаар тэгсэн юм шиг нэг нөхөр одоо чинь ингэдэг штэ тэрнийг батлаад нэг үннийг олно гэхээсээ илүү зүгээр одоо бид ярьсан амбиц гэж ярьдаг болж тийм энийг хүртэл их байгаа штэ тэр шинжлэх ухаанд чинь тий ингэсэн нөхтөл нөгөө талаар хүн гүрийдэг өөрийнхөө хэлсэн дээр гүрийдэг дээр нь энэний цаана харин яг үгээр нь хоёр эзэн байдаг бүтээгч эзэн түүнд тэрсэлсэн нөгөө худал хуурамгийн эцэг гэдэг сатан буюу тийм үү гүдэрдэгч мэхлэгч гэсэн үг нөгөө талаар дайсан гэсэн үг болдог. Яллагч бас тийм. Тий. Тэгэхээр одоо яг анхны одоо ис гэдэг зүйл үүснэ гэдэг тэр тайлбар бол одоо ч байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо нөгөө одоо бурханд итгэдэг хүмүүс яаж тайлбарлах гэж оролддог юм бол? Тийм оролдлогод байдаг болов. Энэний чинь янз янзаар үзэн. Дайрван өөрөө бол яг тэр хэлсэн байдаг. Сүүл рүүгээ үзээд энэ онцгой нарийн бүтэц бол тийм үү гинтийн хувьсал маягаар тодорхой том хүчээр үүсгэхээс биш эволюц ийм түүхэн удаан хугацаанд үүсдэг юм а гэдгийг яг тодорхой хэлсэн. Өөрөө хэлсэн байж байгаа. Ягаад гэвэл юм байхгүй юу? Одоо тэр үед чи нөгөө иси чи ийм нарийн бүтэцтэй гэж мдээгүй байсан үе. Одоо нөгөө Левенгук интернет анхны одоо тэр нэг өөрхий бүдүүн бараххан микроскоп руу юм тийм үү гараад линзэн тэрээс хараад тэгэл ерөнхийдөө ис нэг юм торорхоо юм байдгийн байна гэж хараад бүрхүүдийг хараад дотор нь нэг бөөнх юм байна энэ бөөм байна бөөм гэж нэрлээл ингээл явж исэн үе байхгүй юу. Тэр үеийн югаар нэг ингэж болох юм а гэсэн чинь л хойд үеийнхэн дагаад нэрээ харахаар тийм ээ энэ эзний бүтээлийн дараалал байна штэ. Энэ харахаар эволюцийн дарааллын гэж үздэг их ойрхон буудаг. Тэгэхээр эволюцийн онол гэж байгаа нь тийм үү? Эхлээл хонд усан дотор амьдрал үүссэн гэж. Тэгвэл Библи тэр л байгаа шүү дээ. Хязгаар ерөөс ус байлаа. Усны мандалтай гүрэтний сүн салин нисч байлаа тийм үү? Эргэлдэж байв. Тэгээд эргээд яасан. Тэгэл гэрэл бий болгов. Тэгэл усан доторх тийм үү? Усыг хоёр хуваагаад усан доторх усны тийм үү? Ургамал амтэн тэгэл хураа газрын тэгэл сүлдээ яг хүндээ ороод эхэлж байгаа шүү дээ. Энэ дараалал эволюц үнэн. Эволюцийн тэр харсан дараалал үнэн. Гэхдээ тэр нь эволюцийн шугамар юм болсон биш. Нөгөө бүтээлч нь яг ийм дараалалаар 6 өдөрт тийм үү? Бий болжээ гэдгийг эволюц гэдэг нь өөрөө бүтээл үнэн гэдгийг нөгөө талаас харах юм бол баталсан байгаа байхгүй юу? Ингэж харагддаг. Тэгээд тэр нөгөө эсий чинь ингэж үүсэн тэр бөөм гэж бодох нь бөөм дотор чинь бөөм бүхэн. За тэгээд одоо яв тийм голжийн аппарат митохондрийн тойлбөр ирсэн алиа алдсан юм явж байгаа шүү дээ. Тэр нарийн тэгж ярил одоо ч гэсэн тэрний чинь дотор өшөө нарийн байхыг бас нарийн дан бүрэн гаргач чадаагүй байгаа гэж үздэг. Ийм л юм шүү дээ. Тэгэхээр тэр нь тайлбар байдаг бай. Манай гар байдаггүй. Яг нөгөө өөрөөр одоо салбарын хүмүүс бас яг энэ талаар бас ирсэн байдаг л да. Жишээ нь Werner Heisenberg гэдэг квантын механикийн эцэг гэгдэх хүн юм байна. Энэ хүн бол ингэж хэлсэн байна. Та аягтай уснаас шинжлэх ухааны аягнаас байгалийн шинжлэх ухааны аягнаас нэг балгах юм бол бурхныг үгүйсгэж буюу atheist болно. Бурханг үзэлт. Аягны уралыг дуустал авах юм бол дахиад бурхантай болцно гэж. За Blaise Pascal бас хэлсэн байдаг. Одоо нөө физикийн даралтын нэгжийг Pascal нэрээр нэрлэдэг тийм ээ. Мөн бол цахилгаан электроник одоо тог цахилгаан байхгүй үед л анхны одоо тооны машиныг бүтээж ижил тэ тийм сууд хүн байсан. Мөн бол тэгж байгаа. Чи их одоо шинжлэх ухааны талаар бага мэдэх юм бол бурхангүй болно. Бурханг үзэлтэн болно. Их мэдэх юм бол дахиад л мэднэ. Яг адилхан юм хэлсэн байна. Дээр бас нэг хятадын нэг эрдэмтэн нүдний одоо нүд судлаа нүдний одоо эмч хүний одоо яриаг сонслоо л доо. Хятадууд бол ер нь хүүхдээсээ маш их юм академик боловсрол шаарддаг. Тэгээ тэр хүн бол ерөөсөө нүдийг судалж үзээл одоо хүний бусад эрхтнүүд бол одоо илгийг хооронд нь тий илгийг одоо тайрж аваад тий буцаад ургаана гэдэг ч юм уу тий суулган шилжүүлэх одоо мэс заслууд ч юм ийм зүйл байдаг. Тэгээ нүд бол ерөөсөө маш төвөгтэй зүйл юм байна. Нүдний тэр бүтц нарийн зүйлийг үзээд ерөөсөө бурхан гэж байхгүй байх боломжгүй юм байна гэж үзсэн байна. Тэгэхээр яг эрдэмтэд бас өөрөөхөөрөө ингээд цаашаа яваад одоо тий бурханыг олсон ч байна эсвэл бүр бурхан байхгүй гэж ярьдаг нь ч бас байх шиг байна тийм ээ. Энэ түрүүн яг асуултанд дунд гарлаа шүү дээ тэр хэрвээ
нэг амсаад өнгөрөх юм бол тийм үү? Нэг шинжлэх ухаан тийм үү? Одоо бурхан хүн, бүтээгч хүн. Дуустал уух юм бол эргээд тийм үү? Бүтээл дээр очихоос өөр. Яг үнэн. Ердөө энэ юм. Тэгэхээр өнөөдөр бидэнд нэг ийм том алдаа гараад байгаа юм. Шинжлэх ухаан гингүүтэл тийм үү? Яг л Библийн эсрэг, шашны эсрэг юм шиг. Яг үгүй. Харин яг үхээр жинхэнэ тэр шинжлэх ухааны чинь тэр нөө суур шинжлэх ухаануудын үндсийг тавьсан нөгөө эрдэмтэд нөгөд чинь цөмөрөн бүтээлийн онолчод байдгийг бүр наад зах нь тэгээ цаашаа хэрэгсэтгэж байдгийг маа гэдгийг бүр зориуд энд хэлэх байна. Тухайлбал юу байдгийг тэр модын амкар ясан тийм үү Исаак Ньютон за сая Паскалын гэрлээ тийм үү нөгөө байгалийн ангиллыг хийсэн Карл Швейдинг, Карл Линне тийм үү. За түрүүн Паскалыг ярих шиг болоо тэгвэл би Пастер гэдэг Луи Пастер фанатсан тийм үү. Нэг юм мэдгүй пастеризаци гэдэг нэг юм бэ. Юу? Нэг халууны ариутгал шүү дээ тийм үү. Одоо нөгөө автоклав интер чанаад нэг уураар ариутгал хийдэг. Энийг пастеризаци пастер гэсэн үг нь пастер. Нэг Луи Пастерийн чинь нэрээр өөр нь гаргацсан байхгүй юу? Би тэргээр нэрлээд явсаг ядаж энэнийг бодож тэр улсуудыг гүтгэх хэрэггүй үстэй. Тэгвэл тэр шинжлэх ухааны чинь сүрийг тавьсан нөхөд. Тухайлбал хэм байдгийн одоо хин Максвелл юм уу? Прадей тийм үү? Лорд Келвин бүгдээрээ нөгөө бүтээлийн амлыг чинь хүрээд тийм үү? Хүрээд үзээд мэдээд тийм юм байна. Бүтээлийнх юм байна. Бүтээгчтэй юм байна. Зөнгөөр юм үсэхгүй юм байна гэдгийг гаргасуулсан байхгүй юу? Түрүүн нүдний тухай ярьлаа. Тэр хятадын ярьлаа тийм үү? Дарвины яг тэр зүйлийн үслийг чинь баш тэ 8 дугаар бүлэг байгаа бах. Онол турлагарч байгаа бэрхшээлүүд гэд бүлэг байгаа юм. Нөгөө өөрийнх нь гаргасан тэр чинь уул нь бас нэг эволюцаар юм тийм салаад явсан гэж яриад нь штэ. Гэсэн чи тэр дунд нь хит хит юм. Дөрвөн үндсэн одоо үгсгэл хийсэн байдгийн. Нэгдүгээрт яг үхээр тэр юуны түрүүнд хэрвээ одоо зүйлийн одоо энэ зүйлүүд одоо мэдрэхүйн бус шат дамжлагаар үүссэн юм бол хондоо нэг биетэй юмнаас биетэй юм үүссэн болвол нэг баахан завсрын юм баймаар нохооч биш чонч биш өөдөө бугч биш одоо хандгаач биш. Гэтэл яг тусдаа бүр тодорхой бүлгүүд болсон байдаг ямар учиртай вүлээ гэж. Тэгвэл Библи тав тодорхойгоор тэр үстэй бүх юм нэг төрлөөр нь бүтээв тийм үү? Тийм үү? Гомбаха. Юунд ургамлыг төрлөөр нь бүтээ бүр тодорхой хэлсэн байна шүү дээ. Үүнийг яасан гэхээр нөгөө Дарвин биш Карл Линне тэр үний тийм үү? Бинарны номенклатур юу нөө хос нэр том ягоор тийм үү шинжлэх ухаанд одоо биологийн латин нэрээр ургамал амьтныг нэрлэдэг тэр шүү дээ. Одоо юу гэдгийг бидний оройс байж байгаагаар одоо тэр кактус ч юм уу тийм ээ. За эсвэл тэр 100 нас алоэ вера. За одоо хамаагүй гадаагаар улиас популюс тийм үү лаурифоля энэ нэрсэн нөхөр чи яг гэхээр яг энэнийг хараад өө эн чи яг тийм байж төрлөөр нь хэлсэн юм байна. Тэгээд мань хүний хэлсэн үг байдгийн. Хэрвээ бурхан төрлөөр нь бүтээгээгүй бол энэ байгалыг чинь ангилах аргагүй байсан юм гэж бүр тодорхой хэлсэн байдаг. Энэ байхгүй дундуур нэргээл тэгтэл бас аль Дарвин тэнэг бичлээ байсан байхгүй юу? Юм хайж явсан. Тэгээд яг тэгж баталж байгааг хэллээ штэ. Мань хүн яг тэр ондол тулгарч байгаа бэрхшээлийн нэг нь энэ байгаа юм. Байгалийн шалгарал нэг талаас анаашны сүүл мэтийн ялаа үргийх төдий үргтэй эрхтэн нөгөө талаар нүд шиг ийм гайхалтай нарийн эрхтэн үүсгсэн гэж ойлгож болох уу гэж итгэж болох. Тов тодорхойд байна ш. Үзээгүй энэ дутуу эрх тэр сайн да тэрсэн штэ. Шинжлэх ухаанаас жоох амсах юм бол тэгээд бурхангүй үзэл бүтээгчгүй. Энд дэр би бас нэг жоох мэдээлэл нэмж хэлье гэж бодож байна. Яг өмнө нэг юм яриа болоод тэгсэн чинь нэг залууд гэж тэрнээс хойш шинжлэх ухаан бол одоо зөндөө хөгжчлөө. Наад эрдэмтдээс ч хойш гэж хэлсэн. Би яг энэ дэр нэг зөвтгөл бас өмгөөл хэлчмээр байна. За Ньютоныг бол таны яг хэлсэн нэг санаа таалагдлаа. Тэр хүмүүсийг гүтгээд яах вэ гэд. Ньютон бол бас үнэхээр тэнэг хүн байгаагүй. Саяхан Neil Grace Tyson гэдэг эрдэмтнээс одоо бүх цагийн одоо шинжлэх ухааны хамгийн агуу оюухан хэн байсан бэ гэж асуусан чинь Ньютон гэж. Яа тэгвэл яг би физикийн нэр мэдэхгүй л дээ. Олон зүйлийг тайлбарлаж байгаа. Тэгээд Ньютоны хийсэн зүйл болохоор аэродинамикийг тайлбарласан баг. За нөө оптикал те өнгөт нөө гэрэл туяа яаж нүдээр орж ирээд өнгө болоод байгаа те энийг тайлбарласан байна гэж. За universal gravity те татах хүчний талаар тайлбарласан байна гэж. Тэгээд шинжлэх ухаан гэж одоо баг өөрөө болохоор тэгээд авраг биетнүүдийн одоо аврагуудын бие одоо мөрөн дээр зогссон шүү гэж хэлсэн байгаа. Гэхдээ өөрөө яг бүх цаг үе хамгийн авраг нь байсан байна гэж үзээд байна. Шинжлэх ухааны одоо үүсгэн байгуулагч нь те. Тэнгүүд Ньютоныг бол би одоо тухайн үед хэдий тэр үед байлаа ч гэсэн одоо тэнэг гэж боддоггүй. Тэнгүүд Ньютон шинжлэх ухааны талаар бичснээсээ илүү ихээр
бурхны талаар бичсэн байдаг гэж. Тэгвэл яг энэ дээр яг хүмүүс яаж маргааж болох вэ гэхээр за тухайд нөгөө шашин их байсан учраас шашны дарамтаар бичдэг байсан болов гэх мэт. Гэтэл Ньютон тэрийг нийтлүүлдэг, ил гаргадаг нууцаар бичдэг байсан. Яагаад тэгэхээр өөрийг нь хүмүүс гаж урсгал гэж тооцох үедээ гэж бодоод тэгээд тэрийг бичдэг. Тэгэхээр тийм их бурханд өөрийгөө зориулсан ба. Тэнгүүд одоогийн хүмүүсийн хандлага болохоор Ньютон агуудын эрдэмтэн гэхдээ чаавас Есүст итгэдэг байжээ гэх мэт тайлбар явуулдаг. За тэнгүүд бас нэг иймэрхүү басамжлал бол би бас сонсч ирсэн. Тэгээ Ирист итгэгчнэр бол ерөн жоохон тэнэг гэдэг. Тэнгүүд Крис Ланген гэдэг 210 хэд байдаг IQ-тэй тийм хүн баг. IQ тийм өндөр хүн яадаг гэхээр 3 настай байхдаа комик үзэж хагаад радиогоор яг тэр комик явангууд нь зэрэг харж агаад уушаа сурцсан. Тийм хүн байдаг. За тэгээ тэр өндөр IQ-тэй хүн бол тэгээ ингэж хэлж байгаа. Одоо ертөнцийг бүтээгч бурхан, одоо энэ том шашнууд яриад байгаа энэ ертөнцийг бүтээгч бурхан гэдэг ийм бурхан байхгүй байх математикийн хувьд боломжгүй гэж хэлсэн. Йонхун Ким гэдэг одоо сая сүүлд одоо дахин одоо яг дэлхийн хамгийн өндөр IQ-тэй одоо хүнээр тогтоогдсон. Та нар энэ хүний Instagram ямар ч гэсэн Threads дээр аккаунт байгаа. Энэ хүний аккаунтуудыг шалгаад үзээрэй. Ерөөсөө л Есүс бол бурхан юм, Есүс бол бурхан юм, Есүс хүүхдтэй авахсан зураг тавьсан ч Есүс бол бурхан юм гэдгийг л дандаа бичдэг. Энэ хүн тэгвэл яагаад ингэж хэлээд байна? Тэр нэг ийм үг гэдэг нөгөө загас уснаас гарan байж чамд нэг юм хэлж байгаа бол чи тэрэнд тэрийг ядаж сонсох хэрэгтэй гэж. Тэгэхээр нөгөө хүн өөрийгөө одоо тэр хүн чинь тэрнийхээ төлөө баахан доромжлуулж байгаа байхгүй. Энэ IQ нь яг үнэн үү? Тэр хүмүүс баахан доромжилсан байсан. Тэгэхээр тэр хүн энэ хүмүүс яг юу хэлэх гээд ингээд яваад байна те. Тэгэхээр тэрний цаана нэг зүйл байгаад байгаа учраас бас тэгвэл одоо хүмүүсийн нэг сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээ Есүсийн нэг үг байдаг. Чи хүмүүс өөртөө чинь ирэх хандаасаа гэж хүснэ. Тинхүү өөртөө ханд гэдэг. Тэгэхээр би бол итгэгч одоо бурхан байдаг гэж яг итгэдэг байсан хэрнээ Есүсийг ч юм уу тодорхой төдийлэн сонирхдаггүй байлаа л. Тэгэхээр би тэр үеийн одоо өөртөө бол яаж иж байгааг ойлгуулахыг бол айгүй чухал гэж үзэхээс. Гэтээ яг арга зүй гэдэг бол өөр л да. Зарим хүнд хитрхийг шахах юм бол холдчихно. Цудаач нь те. Зарим хүнд бол эвтэйхэн аажмаар яриад ойлгочдөг ч юм уу. Янз бүр байдаг. Тэгэхээр би бол дараагийн асуултыг танаас ийм асуулт асуумаар байна. Хүмүүс Монгол хүмүүс ингэж хэлдэг. Үгүй яг хөтэй тэгээд хүн өөрөө л ерөн сайн байхад тийм ээ. Уул усаа шүтээд ингээд гим хоргүй явхад бол хүн болно шүү дээ. Заавалчгүй одоо нэг шашин гэхгүй. Миний дүү одоо чи Христ итгэгч. За би бол одоо магадгүй те уул усаа шүтнэ гэдэг ч юм ийм зүйлийг аюух ярьдаг. Энэ маш сонирхолтой. Өөр хүмүүстэй ярьж байгаагаар нь яг адилхан хүнтэй дахин уулзж байгаа юм шиг яг энэ үгийг аюух сонсдог. Энэ замууд нь өөрөө явж нэг л уулын оргил дээр хүрдэг шүү дээ гэд. Тэгэхээр уул нь ингээд баг эвлэрчүүл баг амар юм шүү. Тэгээ бид нэр ингээд яриад те ярьсныхаа төлөө нөгөө хүмүүс зарим нь хараагаал, зарим нь ч баярлж जैन тийм ээ. Янз бүр байгаа. Тэнгүүд ингээ ярихгүй орхичвол юу яасан. Гэтэл Есүсийн сургаалчууд яар гэдэг шүү дээ. Тэгэхээр та энэ дээр юу гэж бодож байна? Бид нар юу ярихгүй байх юм уу? Яах юм? Библиэд Христийн за өөрийн хэлснээс гадна Паулаар дамжуулаад онцгой хэлсэн нийгэмд энэ л байгаа шүү дээ. Нэг цусны буруугүй байх гэж. Өнөөдрийн бидний энэ подкаст битэрийг ярилцж байгаа, бид хэдийн хийж байгаа ч энэний эцсийн зорилго нь байна. Сонсох нь бидний үүрэг юм. Тийм үү? Сонсох хэсэг нь одоо сонсогч тийм үү? Эцэг таны эрх юм. Гэхдээ эрх энэ цаана хариуцлага гэж юм байдаг. Эрх гэдэг бол тийм үү? Үүрэг гэж та өөрийнхөө амийн төлөө, мөнгө амийн төлөө юу гэж бодно? Бид хэлсэн мөн байвал барав гэсэн. Хэлэхгүй байхааргүй цагаан олсон ч олоогүй ч сайн мэдээ хэл гэсэн. Тэгээд дараа нь Хожим бид нар ч хамтдаа шүүгдэнэ. Бодлогогүй хэлсэн өгөөрийнхаа төлөө хүртэл шүүгдэнэ гэж байгаа. Хойд цөмөөрөн яг шүүгтийн өмнө зогсон. Ерөнхийдөө энэ чинь тэр бурхантай бурхан бас мэдээд байдаг ш. Хожим одоо нэг өөлөөр ярилгийн өмнө нариндаа яруу ярилэг гэдэг чи Иесусыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэж ярвал хожим яг шүүн. Тэгэхэд тэнд би хэлсэн шүү дээ. Яг тэр нөгөө 2000 хэдэн байдгийг тийм үү 26 оны 4 сарын хэдийн юм яг 9-нд бидтэй бидгээд нэг яриа зугаал хэлсэн гэд бид нэр үргээ зогсож байгаа л эргэтэй болно гэсэн үг шүү дээ. Тэр үний дундуур нэг гарлаа тийм тэр нэг ярьж штэ бид эцсийн эцэст бүгд нэг юун дээр тийм нэг оргил төрнө гэж. Үнэн үү гэдэг асуудал байгаа юм. Одоо бид нэр хамгийн сүүлд одоо ч ирнэ баг тасралтгүй цуваагаар Эверестийн Жомоломгийн ороод гардаг болсон шиг байна. Бөөр ингээд цогцсон тийм үү? Тэр
хаа дуртай газараар явж очиж байгаа юу? Үгүй л байгаа ш та. Ганцхан одоо тэр хуучин би тэр Дэнзэн норгой гэж одоо анхны цас дуулын барсыг бичсэн. Анхны Эдмунд Хилларитай нуунд гарсан шүү дээ. Би 5 дугаар анги сурагч байхдаа номыг уншиж байлаа цас дуулын барсыг. Тэр чи хит хитэн газараар явсан байдаг. Тэр Ломбард баха юуны Швейцарын нэг юу их ойртсон байдаг. Норгой цуг явсан байдаг чадаагүй. Тэгэл явсаар тэр одоо тэр үеийнхаар тэр хойт зам юм шиг байгаа. Нэг л замаар гардаг. Тэгвэл зүгээр өөрөөр замаар гардаг гибэл үгүй байж та. Тэнд тов тодорхой дэлхийн оргилд тийм үү? Уулын оргилд гарахад ганц зам л үлдсэн байгаа бол тэр тэнгэрийн тэр авралд ороход ганц зам нь өөрийн зам хайж байгаа. Тэгвэл ганц зам ягаад гэвэл Христ зам үнэн ам гэж хэлсэн энэ ам ба амьд гэж байгаа ийм учиртай юм аа. Тэрнээс таны зүгээр нэг өөрийн боддгоор ингэдэг байл. Тэгэхээр ганцхан зам байгаа шүү гэдгийг та хэлж байгаа юм эсвэл Есүс өөрөө хэлсэн. Сая хэллээ тийм үү? Хинч надаар дамжихгүйгээр эцэгт хүрэхгүй гэлээс би зам үнэн ам. Тэгэд амийн зам болохоос сайн яваад байх тийм үү? Гайгүй нэг тийм хил ам гайгүйхэн шиг тийм үү? Хоосон хонох хоёр идэхгүй хүн алахгүй хүрээ талахгүй явах цохоо яриаггүй байна тийм үү? Эцсийн эцэст мөнх ам мөнхийн улс тэр тамд яваажин хоёрыг ч асуудал Библи ердөөл энд ч бид нар олон эрдэмтэн тойруулаад байгаа. Шаардлагачгүй шах юм байгаа юм шүү дээ. Надад бас яг анх энэ итгэгч болоод Библи уншиж хахад яг Есүс энэ хэсэг аягүй хэцүүсэн. Ганцхан зам байгаа гэд. Би ч аягүй олон зам байгаа гэж бодож өссөн шүү дээ багасаа. Тэнгүүд ганцхан зам гэдэг надад таалагддаг. Гэхдээ таалагдахгүй зүйл хамаарад би өөрөө нэгэн тэрийг үнэн гэж итгэж байгаа учраас надад таалагдахгүйсэн ч гэсэн хүлээж авсан зүйл гэсэн. Тэгэхээр хүмүүс тэгж асуудаг юм л да. Ганцхан ингэж Есүсээр дамжин. Тэгэхээр Есүс өөрөө тийм эго ихтэй юм уу? Яагаад ингэ Есүсээр гэдэг. Би бол энийг ингэж тайлбарлах гэж оролддیں۔ Одоо олон зам гээгүй нь харин ч юу нь бол амар болгоч. Их ойлгомжтой зааж өгч. Тэгээ алигүрэн ч явсан гэсэн бол одоо нэг л замаар яв гэхэд л олон гаж урсгал үүсээд шүү дээ. Тэгэхээр нэг л зам гэдээ тодорхой хэлж өгсөн нь юу нэг олон төөрөгдлөөс хамгаалсан байна гэж боддог. Бас зөөрлөл бол одоо ийм зүйлтэй адилхан. Би одоо ингээд нэг подкаст хийх гэ таныг хоёулаа хамт подкаст хийя гэдээ урьлаа л да. Тэнгүү та гэхдээ хаанч очиж болно. Та хаагуурч яваад та 10 дугаар хуралд очиж сууж иж болно. Тийм ээ. За эсвэл та нэг өөр телевизийн нэвтрүүлэгт яваад очиж болно. Гэхдээ явж яг миний зааж өгсөн хаяг дээр л ирж иж та бидгээр уулзж байгаа. Тэгэхээр нөгөө бурхан нөгөө итгэжиж ингээд Иесуст итгэжиж аврагдана гэдэг нөхцөл тавиад байгаа нь яагаад байгаа юм бэ гэж хүмүүс ингээд бухимдаад байгаа юм. Бараг нөхцөл биш. Зүгээр л зам зааж өгсөн байхгүй. Зүгээр л энүүгээр итгээд ороод ирээ л гэж байгаа. Тэгэд нөхцөл тавина гэдэг нь магадгүй те 10 одоо алтын юм бүү гэдэг шиг тийм нөхцөл биш. Зүгээр л итгээд хүрээд ир гэж байгаа гол нь. Тэгэхээр ерөөсөө минийхаар бол хүмүүс зөвтгөж хэлэхэд бол бурхан тийм амар нөхцөл тавиагүй маа. Зүгээр гол нь хүрээд ир гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ зам нь энэ байна гэдээ гол нь зааж өгöd байгаа. Ийм зүйл байна. Инглиш штэ. Мөн яриа битэн ихэлсэн тэр зэг дээрээ хөрнө гэж ойлгож байна. Ягаад вөхөр ам хаанаас юм бэ гэдэг. Гол нь энэ байгаа. Тэр ам замын асуудал тэрнээс нэг сайн хүн болох сайхан тийм үү? Сайхан явах тийм үү? За тэгээд хойтноос яа тийм сайн мөр сайхан хүн болох та хэрэг юм биш. Учир биш байна штэ. Ягаад вөхөр тэр анх мөн яг суур асуудал чинь тэр аймгийн чим чи хаанаас ирсэн бэ гэдэг асуудал байхгүй юу? Хэрвээ тэр нөгөө анхдаг шилэн дотор байгаа л тэгээд нэг яаж ийж байгаа л тийм үү? Яаж ийж байгаа л тэгээд ам гарсан бол яаж ийж байгаа ам гардаг юм байгаа тэргээрээ яв. Хэлж чинь анх хүнийг Адам гэж чинь тийм үү? Адама буюу еврей хэлний улаан шороо гэсэн үг л тийм үү? Нээс гаралтай учраас Адам гэд нэрлсэн. Тэнд тэр шороогоор хүнийг урлаад гэж байгаа юм шүү. Тэр чин тэр асаа буюу хийх гэсэн үг байгаа маа. Яг набара буюу бүтээх гэсэн үг юм шүү. Хийгээд амин амьсгалыг хамраар нь үдээж өгчээ гэж. Тэр нэг одоо зарим юу анх бид нэр дурраах гэдэг үг юм бэл дээ. Нишма тийм үү? Нишмаг тэр амин амьсгалыг үдээж өгчээ. Тэгээд нөгөөх нь бузардчаад бохирчоод нөгөө гим хийж насаа салчхаал тэгэл үхдэг болчоод одоо эргээд тэр мөнх амьлах тухай ердөө л энэнийг яриад байгаа. Тэгээд тэр өөрийнхөө замаар байдаг гэвэл тэгээд одоо үл чинь жахан одоо ихтэй өөрч уур урж байгаа тэгвэл хэлэх гээд шүү дээ. Тэр замаараа явахгүй юу. За гівчин гэмээр гэн. Ягаад гэвэл тэр ганц л зам байгаа учраас хэлсэн амрын одоочгүй. Ерөөсөө л ганц зам тэр эдэн цэцэрлэгээс яваажангаас нэг зүүн талаар нь гараад явуулсан ч гаргаж явуулаад тэнгэрэлч эргэлдэх галц элемтэй тавьсан бол тэр замаараа нэг гарсан замаараа эргэж орно. Тэр зам нь явахаар анх тэр эзэн бүтээгч эзэн бурхан чинь тийм үү тэр тэнгэр бурхан чинь гэх зүг байгаа юм да. Бурхан гэдэг чигээр будаач бурхан манай Жангарайс гэж бурхан ногоон дарагч бурхан Мухаммед бурхан болох гэдэг юм. Анх тэр амийг үлээж өгсөн тийм үү? Тэр эзэн
бүтээгч чинь тэр нь мөрөччээр өөрөө ирээд Есүс яасан гэхээр амиараа төлж зольж өгсөн. Нөгөө анхны нэг үлээж өгсөн юм буруудсан шүү дээ. Одоо дахиад яг үлээж биш, яг цовдлогдож, яг тэрний чинь өөрөө амин тасарч. Тэгээд манайхан нэг Есүс нас барахын тэргээд нас барсан биш. Нас нь бараг төгчгөө тэр ч юм уу гэсэн. Яг үгээр яг үхсэн. Чи зайлшгүй үхэн шүүгс бид нэр үхдэг болсон байсан. Тэр өдрөө үхээд үхлийн мөнхийн тамын ялын маань өөр яасан хийж одоо тэргээр аваад тэгээд дараас үхлийг ялж амилсан. Тэргүүч ердүүл энэ л байгаа юм. Энэнийг зүгээр ч тэгээд яг эхлээд энэний нэг хүлээж авч үзчихээд тэгээд өөр замууд хайхгүй юу тэгвэл амар болно гэж тэ. Тэгээд өөр зам олдохгүй. Энд хэрэг өвчээр тэр нэг зам гэдэг нь энэ л байгаа. Тиймээс түрүүнээс би зам үнэн ам гэсэн хэрэг өвчээр. Өөр хүмүүсийн аяд харвал тийм үү? Аяа нараа яхав тэгж байгаа тийм үү? За яах вэ? Мэдсээр байгаад бид нэр тийм үү? Мэдсэн бид нэр түүнийг аяыг хараад үхэл өгөх гэж хайж болохгүй л байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр одоо бид нарыг одоо бити ярь гэх нь яг үндээс надад ярихад бол зориг шаарддаг. Хэцүү байдаг. Анх бол хамгийн анх ярихад бол зориг шаарддаг. Одоо бол гайг болчихж байгаа. Тэгэхээр ярихад бас нэг буцаагаад биднэрт хариуцлага те нэг жоохон одоо өөрийгөө дайчилж ярьж байгаа. Тэгэхээр ярихгүй бол уул нь амар байна. Гэхдээ нэгдүгээрт ярих гэсэн. Хоёрдугаарт бол тэр хүнийг ингээ буруу замаар явж байгаа даа гэж итгэдэг хэрнээ ярихгүй байх гэдэг нь өөрөө бид нэр яг бурхныхаа сургаалаас зөрчиж явах тэр хүнийг хайрлахгүй. Тэгэхээр ер нь бол яг ятгах бол бидний ажил биш. Ярьж тунхаглах хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө Монгол улсын хуулиар ярих юм бол итгэх үл итгэх нь таны эрх. Тэгээд бид нар одоо үг хэлээ ярих юмс бидний эрх байдаг. Тэгээд тэрийг сонсоод итгэх итгэх нь бас одоо тухайн хүний эрх байдаг тийм ээ. Тэгэхээр бол би зарим хүмүүс яг энэ дээр жоохон бухимдаад байдаг нь бол жоохон шаардлагагүй зүйл. Тэгээд нэг жоохон хувийн өштэй ч юм уу тийм буруу ойлголттой хүмүүс байд юм санагдаад байдаг. За танаас дахиад нэг зүйл асууя. Би одоо мэдэхгүй дэвшил ер нь одоо хүмүүс л зориулж асууж өгöd байгаа л да. Бурхан тэгээд хүнийг хоёрхан хүнээс бүтээсэн юм бол цус ойртолт гэж юм байдаг юм уу гэж асуудаг. За та энэ дээр юу гэж хариулах вэ? Манай сайн мэдих биологчд тухайд би нэг нөхрийг дуурсмаар итгэгч биш л дээ гэхдээ нэг ярдыг хайдаг нөхөр маань тэрүүний миний тэр нөгөө зүйлийн үндэсний редактор хийсэн Осрын шагдар сүрэнгаан хөө Болдбаатар шуу судлаач бид яг нэг үеийн биологи одоо багш нар найз нөхөд экспедиц явж ялаа. Нэг удаа ярьж явахгүй тэгээд цус ойртолт гэдэг байдгүй гэсэн чинь цус ойртолт гэж байдаггүй. Байхгүй юу? Цус ойртолт гэж юм байхгүй. Харин нэг овгийнх нь нөгөө генээр дамжсан тэр тухайн овг тэр ген дээр удамшдаг тийм өвчнүүд гарчиж байгаа юм. Нөгөөх нь яг хар нөгөө ойрынх нь нөгөө тэднийхэн заадаг нэг уушгаар явтан эднийхэн ч нэг одоо яадгийн одоо зэнийг жоохон хөлн муучдгийг манайхан гэхэд манай ээж аваа лалтаас яг өрдөж гараад хаалцсан удамтай байхгүй юу? Инүүрхүү юм хэлээд байгаа болохоос цус ойр тусмаа сайн. Ягаад гэвэл бид нар за тодорхой хэлье. Бид нэг үйлдэр одоо сорт гэж ярьдаг байхаа. Тэр чинь нөгөө тэр сортыг харин тэр дотор нь хадгалж яхахын тулд тийм үү? Гений тэнд нь барьж яадаг үстэй. Өөр юмтай холдохороо болгоо байждаг. Тиймээс Мосегийн үед ч юм одоо нөгөө ах トゥ ус хоорондоо гэрлэхийг ч юм хориглож байгаа шүү дээ. Библиэл дээр ах トゥ ус хоорондоо гэрлэхийг хориглосон байж байгаа. Тэгэхээр өмнө нь яагаад тэр зүгээр байж байгаад яагаад хожим тэр хүмүүсийн үед асуудал болчихсон. Яг зөв. Тэгэхээр сая хэллээ шүү дээ. Адамын тэр чи өөр тэр чи байтга яг одоо анхны тэр одоо юуны эхлээд 3-1 хүртэл нөгөө 3 дугаар бүлэг хүртэл нөгөө жимсэдэж гим нүгэл хийхээс өмнө цөмөрө гим зөмгөө үе янасент амгээл нэрлэж байгаа шүү дээ. Тэр үе зүгээр л болж исэн болдог. Гэтэл Моше гэдэг чинь нэлээд хоошоо дахиад ингээд баг 2-3 мянган жил яваад ирчлээ шүү дээ. Тэр үе чинь нөгөө олон юмнууд чинь өөр харийнхантай холсон хийсэн өвчин зовлон зөндөө юм гарцсан үе байхгүй юу. Тийм учраас тэр хоорондоо яг тэр цус ойртох юу удмын өвчин гарч ирсэн үетэй л холбоотой болохоос Адам Евагийн одоо яг таамаг л да. Тэр үеийн одоо хүмүүсийн өвөгдөл бас арай өөр байсан болов. Тэ хэдэн зуун насын одоо бичснийг харахаар 600, 900, 700, 800 тэгж өндөр наслсан байгаад тэгээ хожим нь бол Мосегийн үед бол 120 орчим тэ нэлээд багассан яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд одоо сайн одоо таны яриаг дүгнэх юм бол нэлээд одоо сайн үйлдвэр байжгаад тэгээ сүүлдээ бол өвчин эмгийг янз бүрийн юмд өртдөг болоод сүүлдээ бол хоорондоо одоо цус ойртол гэдэг юм одоо асуудал болж эхэлж штэ тийм ээ. Энэ нь штэ. Библиэд өөрөө маш товчоор шууд хариулсан байж байгаа. Яасан бэ гэхээр анхны үний чинь тийм үү? Юун цус байтхан ойртоход бүр яасан махан ойртой бид өөрийнх нь хавирганаас хэлээ гэж байгаа биз дээ. Тийм үү?
чинь нэг л цус биз дээ уншижсэн. За тэгээд хийгээд эхлэхээр мань хүмүүс яасан гэхээр тэндээс үнэхээр тийм нүгүүлгүй гимгүй эзэн бурхан өөрийнхөө төрхөөр өөртөө ажиллахнаар гэсэн баха. Эзэн бурхан ч өөрөө юу гэлээ? Бүтээгч ч өөрөө мөнх юм байгаа үстэй. Мөнх байхаар бүтээсэн. Гэтэл нөгөө мөнхөрдгөө өнхөрдөг юм руу орчлоо шнэ. Үхэн шүү гэсэн юм руу тийм үү? Тэгээд үхдэг болсон учраас тэр чинь мөнхжүүлж болохгүй байсан. Тэр мөнхөөр бүтээсний чинь тов тодорхой баримтанд тухайлбал Библиэд зөвхөн Библиэд бичигдсэн хэсгээр нь ярьж байгаа шүү. Хамгийн урт нь хэм бэлээ? Матушала 969-наас алж тийм үү? Ийм байсан. Тэгээд сүүлдээ багцаар мушаг юм биш л дээ. Ноахын ирээ үе тийм үү? Миний би сүнс учир энэ махбаттай цуг байгаад таарахгүй. За ер нь хүний амьдралын хугацаанд 120 жил болно. Тэнд хоёр ч юм байдаг. Нэг нь 120 жил Ноах тэр одоо бүхээг юугаар барьж байгаа нэг энэ байдаг. Тэрнээс хойш ер нь 120. Тэгээ гэдэг бол хүний ер нь нэлээд одоо энэ дэр дээд тийм үү? Насны босго харагдадаг. Монголчууд үнийг мэддэг. Монголчууд анхны хүн Монголын энэ одоо ертөнцийг үүсгэсэн бүтээсэн энэ домог юунууд бол босод альчуутай харьцуулжгүй Библи рүү маш ойрхон ирдэг. Би нэг 30 гаруй улс үндэсний за мөн нэг 50 60-аад энэ нөгөө орчны ертөнц амьдралын үүслийн тухай нөгөө домгуудыг судалж 17 онд байх нэг ихтгэл тавьсан. Тэгэхэд Монголын бүр тодорхой байхгүй юм. Их одоо тэр чинь эцэг бурхан Шагмуун бурхан, Майдар бурхан гэж байгаа. Нөгөө шарын холилдчихгүй юу? Эцэг бурхан гэж байгаа биз? 3 нийлж хүнийг бүтээжээ. Орчин ертөнцийг бүтээг. Хүнийг бүтээхдээ махын улаан шороогоор, ясын цагаан жолоогаар, цусын усаар бүтээв. Гэхдээ тодорхой хэлсэн байгаа биз? За тэгээд нөгөөх чинь арсар урт настай том биетэй бүр тодорхой хэлсэн байгаа. Тэгээс үлдээ тэр нөгөө анхных нь юугаа чад нэг житгэр ирээд нөгөө додлогоо тэгээд нөгөө ч ингээд энэ тэнд дараад явцсан чи энд үстэй суган үстэй тийм үү тэр доохнор үстэй үлдэжээгээд хүртэл бүр Монгол гайхамшигтай энэ үчи ойртуулсан байд энийг зүгээр харуулсаар манай энэ домог судлаач хүртэл энийг анзаараагүй байд юм гэдгийг хэлж байна. Тэгээд яг вөхөр анхны тэр хүн чи тийм уртаар байсан. Тэгээд наашилсан. Одоо монголчууд ярьдаг штэ 120 наслах биш 6 тай таяг тулах биш гэл юм уу? 100 наслаараа 6 дай таг чи мэдэж штэ. Тэр Библиэд чинь мэдчихсэн манай үгдээсийн чинь бүр тодорхой юм байхгүй. Тэгэхээр бид том хариуцлагатай үндэстэн Монгол бол еврейчүүд одоо ер нь тэр нэг айкол байх ярих шиг болоо тийм үү? Одоо ч айкогийн юугаар үнэлгээгээр хийж байгаа дээ. Еврей толгойлцол байгаа бах. Тэр одоо нэг айкогийн актем билүү? Яг л айког харахаар Монгол бол ер нь топ 5-д бол бивж идэв. Топ 10-д бол байж идэв. Дэше доош юм. Одоо тэр нөгөө нэг айкогийн актем гэж яагаад нөгөө Дембрэл гэдэг нэг юм шүү дээ. Бид миний аспирант байхад манай юунд хүрээдэн байлгүй тийм. Тэр сүрхээлхэр л дээ. Тэд нар яг гаргасанд юу байсан шүү дээ. Би одоо сая 10 хэдэн оны хорл ярьж байна. Ингээд айко үзсэн чи 100-аас дээш 2 хон юм байна. 116 еврей 106 долоо дээр үү Монгол гэдэг. Тэгээд 100-аас доош жига тавьсан байна лээ. За тэгээд тэр нэг 5 мав зургаа тэд нэр чинь бас юугаар нэг тогтоодог юм тийм үү? Багж юм тийм үү? Бас явдалтай шүү дээ. Арга зүй байгаа л да. Арга зүй. За юу ч гэсэн тов тодорхой нэг юм л бид. Та нар бид одоо манай сонсогч мэдж байгаа юм. Энэ юу гэхээр бид оюун ухааны тийм баха e-спорт гэдэг оюун ухааны тийм баха нэг чадамж нэг тогтоодог магтоодог юу гарч үздэг юм. Энэ ч одоо дэлхийд хэд орчим жил болчиход байгаа юм. Өсч өгчөөд. Айку тест үсээд ерөн 100 орчим жил болж байгаа. За ерөнхий тест ингээд юм уу? За шинэ тухайн тэмцээн хийгээд яхаар 30 40 нэг 40 50 жил болж байгаа юм уу? Манайд хэдийд орж ирсэн юм. Аз руу бол ер нь яг жоохон дундуур хавцаа. Африк энтрээс арай өмнөх нь л орж ирсэн. Манайд Монгол чинь бид нар чинь юу тэртэй мантай байл. Одоо тийм билээ Батбаатар тийм билээ юуны багш нь Хатанбаатар. Тэгээд тэд нар тэр маань яваад тэр нэг юу бицэл байсан л да. Одоо манайд одоогийн багцаар нэг 10 жил үрж байгаа мөг мөн тэмцээнд орж эхэлсэн үе шүү дээ. Тийм байсан баха. За тийм ер нь за Монгол хүмүүс бол онцгой гэдэг дээр санал нийлж байна. Тэгэхээр энэ нь юу хэлэх гээд байна гэхээр онцгой юм бол тийм үү их олон тэр медаль зэтаад сертификат авах нь яах вэ? Энэ бурхны чинь үннийг манай өвөг дээдс мэджээсээс ийм байгаамаа. Бидний том хариуцлага байгаамаа. Хүн төрлөختний өмнө Монгол энэний чинь үнэн гэдгийг батлах харуулах итгэгч та бид хоёроос гэлүүлээ тийм үү. Ийм үүрэгтэй хариуцлагатай юм. Тэр үнийг ярьлаа шүү дээ. Ньютоны тухайн нэг эргээс салахад юу гэсэн бэлээ? Ньютон ч та үнэхээр агуу эрдэмтэн даанч Христ итгэж гэсэн баг тийм үү. Агуу тэр Христ итгэгч бүтээлийн унтан учраас агуу эрдэмтэн байгаамаа гэдгээр тодруулан хэлхийг хүсэж байна. Ньютон өөрөө надад тэр санаануудыг бурхан өгдөг гэж хэлсэн байна. Үгүй шүү дээ. Ойлгомжтой юм чинь энэ үгийг чинь энэ Библи чинь бидний өнөөдрийн подкастыг чинь бидний одоо энэ
халдаг хөрч гисэн камерыг чи бүгдийг тэндээс төгсөн байгаа биз дээ. Библи бол ялчгүй агуу ном. Одоо 40 өөр зохиогч оролцсон байна гэж байгаа. Тэгсэр нэг хүн бичсэн юм шиг зангидсан байдаг гэх юм. Тэгэхээр би танаас бас энэ зүйлүүдийг асуумаар байна л да. Одоо Монгол улсын түүхийг одоо их Монгол улсын үеийг харахаар за бид нар ч одоо байнга ингэж одоогийн шиг унж тэг ингэж олон жилийн дампуурлыг туулаагүй тухайд бас агуу байсан цаг байна шүү дээ. Чингис хааны үед яг ингэж том зургаар харахаар дэлхийг төвхнөлцөн юм шиг харагдаад байна. Аим шигтэй их одоо хоёр хүчний дайн байсан. Одоо исламын шашин, одоо христийн шашин. Тэгэнгүүт одоо бид нар ч одоо Аллахын илд гэж исламууд үзэл христч болохоор бурхны хүслээр одоо бид нар энэ ариун газрыг авах гэж байна гэж үзээлээдэг. Тэгэл исламын шашин бол нэлээд давмгаалж ийсэн байна. Одоо зэр зэвсгийн үед одоо том гүрнүүд байгуулагдсан алтан үеийн явж ийсэн байна. Тэгсэн чинь гинт дорн зүгээс л одоо нэг монголчууд гээл хинийч сонсоогүй нэг морьтой харавсан хүмүүс байна гээл. Тэгэл сонсоод байсан чи сүулдэ улам аим шиг юм боллоо л хинч дийлэхгүй байна гээл. Тэгэл яг тэр түүхэн зургийг харахаар дэлхийг айгүйх балансжуулж тавьчаад тэгээд буцаад байхгүй болсон юм шиг. Ийм байгаад байна л да. Та энэ дээр юу гэж боддог? Түүхэнд Библиэд зөндөө гарч байгаа шүү дээ. Бид нэр л яг үхээр Есүс итгэжл, манай Христэл, манай Израиль, тийм үү? Еврей ингээд сайн ингээд тугаад байдаг. Гэтэл тэд чинь нөгөө эзэнтэй тэрслээд хийгээ болгоон байгаад ирэхэд нь яасан Египт рүү тийм үү Месир рүү цөлж байсан Вавилон руу Ассир руу тийм үү тэгээ сүүлд нь Персийн одоо бид нар Корея ашигаас урт юм да Курш тийм үү тэрний хүртэл эзэн ашиглаад тэгээд буцаагаад нутагт нь авчир тавиа биз дээ энэ түүхэн байдаг тэгвэл яг вөхөр үнэ түрүүний 1000 тийм 13 дугаар зуун тийм үү 1200 одоо ингээд үзэхээр 20 онд юу болсон Харизм шахын хүчрхэг болсон тийм ээ. Одоо Сартул гэдэг нь нэрсэн. Мухаммед гэдэг тийм үү? Мундаг хүчрхэг байсан. Тэр цаанаас наанаас нэг хоёр тийм үү? Нөгөө загал матны дайм байна. Бужигинжсэн. Гэтэл тэр дондорс гинтгэл гараад ирсэн. Библиэд бас байгаа. Тэр дорн зүгний тэр нөгөө морьт шууртай тэр одоо ширүүн нөхдөг одоо ширүүн сартай нөхдөр ирүүлнэ гэсэн. Тийм, дорн зүгээс байсан шүү дээ. Махчин шууг босгож. Тэгээд ингээд хүрээд ирсэн. Энэ байдаг. Тэгэхээр энэний чинь цаана нь яг гэхээр яг тэр эзэн бүгдийг хийж зохицуулж яадаг байж байгаа. Тэр өнөөрөө яг нэг Библийн тухайн бичлээс тэ 40 хүн бичсэн мөртлөө нэг хүн бичсэн юм шиг. Үгүй нэг шүү дээ. Бичвэр бурхны амьсгалснаар бөгөөд гэж байгаа. Тийм үү? Би дугаар тийм 3:16 гэрж байна. Нэгдүгээр Петр 1:20-21-т яасан иш үзүүлгийн нэгч үг нь тэр иш үзүүлэгчийн өөрийнх нь санаагаар ирээгүй харин тийм бурхнаас тийм үү? Ариун сүнсээр хөдөлгдсөн хүмүүс айлх гэж тодорхой байна шүү дээ. Тэгэхээр чин тэгэлгүй яах вэ? Би одоо нэг хэдэн хүүхэдтэй за 3 хүүхэдтэй за нэг 8 сарвадач зэтэй одоо нэг одоо 30 хүүтэй элэнцээ шүү дээ. Би л явсан түүхэн за чи тэр хэсгийг бичгээл яриад тэгэл үргэлжлээд дараагийнх нь хэлээд байгаа нэг л байна үстэй тэр 40 нэг л зохиолч ийм байгаа. Тэр тэр яа харахгүй тэр Аллахын дашуур гэдэг юм уу ингэсэн үнэхээр тэр чинь мэдэрч штэ. Дээр ийм байна гэдгийг мэдэрч чинь өөртөө болгоон байсан шүү те. Тэр цаашаа чи юу болсон нөгөө христийн гэж байгаа нөхөд чинь нөгөө шашин болгоод завхар дууссан байсан. Ислам чинь нөгөө аврагдах бичиг бичиж өгдөг болсон те. Тийм индулгенцийн бичиг гэж юм авчраад гим нэг л хийсэн. Тэдэн динар авчир төлөөл бүр иймдээ урдсан байсан. Ингээд бурхан ингээд болоод ирэхээр нь тийм үү бүгдийг яадаг уу яг дарж өгдөг. Нөгөө дайсан гэжсэн нөхдийн босгож ирдэг. Тэгвэл исламынхаа яасан маш үнэнчил байсан байхгүй анх Мухаммедийн үед одоо тэр одоо 622 он ч одоо нөгөө юуны исламын тоол гэж үзэн штэ нөгөө хэнийг Ястреб Медина руу хэний Мухаммедийг хөөгддөг үеэс. Оо тэр чинь мундаг байсан. Гисэн чи сүлдээ явсаар яасан бүр хулхийн дэд хойлох болоод яасан тэр инаалч буюу тийм үү тэр атрархатын захирагч нөхөр зүгээр одоо ингийн 450 худалдаачны нухаж хайчаад та нар тагнуул байсан гэж давхиад тэгээд яг Чингис очиж байгаа үстэй очихтай яасан тэдний тооцоогоор уул нь очино гэдгийг хэлсэн тооцоо бодно гэсэн тэдний тооцоогоор яасан жил 6 сар явж хөрөх байсан километр нөгөө багцаа гисэн чи хагас жил 6 сард нэг мэдсэн хаяана сэрээр ямар нийтэн түрээд ирсэн тийм баха нөгөөд бол гайхсан наад манай нөхдөч гэсэн моринд сайн за тэр үчи одоо бол өвстэй овстай сайн л байсан л да тийм аа тэгээ барц марцаа идэл тэгээд давталгаад явхад хүрнэ гэхдээ тэдний тооцоогоор онс хүртэл тооцоосноор хүртэл хурдан очсон байсан өөрсдийнх нь бодсноор яг нөө Филипп яасан бэлээ нэг мэдсэн чинь азотод ирсэн байсан гэдэг шиг юм болсон байдаг. Энэ бол бас эзний хүсэл тагал тийм болдог. Тэгэж хүргээд тэгээд яс шударга юм хэлсэн штэ. Тэр игэл худалдаачныг нухчдаг тэр наалч нөхрөг л гаргаад өгчих. Бусдын зүгээр орхийг гэсэн чинь тийхгүй нэг хамгаалц. Тэгэнгүүт яасан. Тэгээд замдаад харалцсан яасан. Бууж өгсний зүгээр орхисон. Бууж өгөөгүй.
Өмсөн тавраг болгосон чи шууд гаргаж штэ. Одоогийн дайны тэр нөгөө тулгын шаардах чиг өмнө сануулдаг энэ Тэмүүжин тэндээ хийсэн. Тийм учраас Гумилев бүх үеийн дипломатчид нийлж Тэмүүжинд алтан хөшөө босгох ёстой гэж хүртэл Гумилев өөрийнхөө их Орос уудам тал нутагтаа бичсэн байдаг. Би 626-гийн дугаар тал гэж арай худлаа бүлтэрмээргүй байна. Тэр хавцаа. Тэр хавцаа. Тэгээд энэ байдаг зүйл. Эннийг бид нэр өнөөдөр бодох цагсан түрүүн ярьлаа шүү дээ. Монгол бид энэний төлөө том хариуцлагатай. Монголын итгэгч зүгээр сайхан ариун байна. Халелуя, уучлал хайртай шүү гэх төдий биш. Энэ гүн юмыг тэр ертөнцийг үздэг юм чинь, тэр суур юм чинь ярих. Тэгээ яриад эхлэхээр тэр яг үтэй тэр онол мал тэнгэр юм яриад тэр мөнх тэнгэр гэж байгаа чи энийг хэлж байгаа зүйл гэдгийг харал тэр яг хүн тэрүүн ярьлаа шүү дээ нөгөө шинжлэх ухааны аягнаас тийм үү нэг балгах юм бол гэсгээд одоо нөгөө талыг болно гэдэг шиг Библиэс болсон тийм үү ганц хоёр балгаа тэрнийг сайн төрө гэж болно л доо тэр муу биш тэр гэтэл жаахан гүнзгийгээр бас хутгах үзэх цаг болсон энэ Монгол төмний түүхэн үүрэг хариуцлага би өөрөө одоо зайлшгүй нэг юм авчихсан шаналал явж байгаа хүн ямар ч ус үзчихэл явна. Адуу мөнх тэнгэр гэж байгаа нь одоо ертөнцийг бүтээгч эзнийг хэлээд байгаа гэж байгаа. За ертөнцийн эзэн гэдэг бол сая сүүл орчуулгдсан орчуулга юм билээ. За тэгэхээр яг нөгөө Библийн бурхныг яриад байгаа юм байна. ертөнцийг бүтээгчийг. За тэгвэл яг тухайн үед бол одоо Христийн шашин айл Чингис хааны үед бол орж ирээд 400-500 жил болцсон байсан. Одоо тэр нь бол нотлогдсон байж байгаа. Тийм Монголд бол ороод ирсэн байсан. А Чингис хааны яриад байгаа мөнх тэнгэр за энэ ертөнцийг бүтээгч хоёр адилхан зүйл байсан болов уу? Өөр юм бодож ярьж исэн болов уу? Би Чингистэй харамсалтай үе үнэн тал нь цуг цай хувааж байгаагүй л те. Зарим нэг тэгсэн юм шиг бүлтрээд байх юм бас учиртай байх хэрэг. Тэр номоо унш, Библийг унши, дээр нь одоогоор ямар ч байсан тийм үү? Хятад үсгээр монгол хэлээр бичээд зүрд нь капару царин үнэ алдартны орос юу ч тэр үедээ бол нэг талаар идгэлт хийсэн байсан байгаа. Тэрний олж ирсэн нууц тавчаа ямар тааж байсан. Тэр чинь нарийн даяар бол Монголын үг гэж байхгүй нууц тавчаа гэж байхгүй. Тэр баг тэр хөх дэвтэр гэсэн үг юм шиг байгаа юм. Тэр 203 нууц тавчааны 203 гардаг тийм үү? Тэр хөх дэвтэр тийм үү? Одоо шихий худаг бидэн хоёрын тийм үү? Эйдэж, соёрхож тэр бичсэн тэр хөх дэвтэр тийм үү? Хөх бичиг цагаан цааснаа бичсэнийг альч аран гэдэг нь ард нэг хүнийг ярьж байгаа. Бүү ягүйтгэдэг. Ягүйтгэсэн аран алдалтан болцгоо гэж бүр тодорхой хэлсэн байдаг. Ингээд тэр нууц тавчааны чинь хамгийн ихэнд юу гэж байгаа вэ? Чингис хааны ужуур язгуур гэж тийм үү? Дээр тэнгэрээс заяат. Энэ бол ихэнд бурхан тэнгэр газрыг бүтээж гэдэг үгийн яг дээр тэнгэрээс заяах гэдэг нь яхахгүй тэндээс заяат. Тэндээс ирсэн, өгсөн, хийсэн, бүтээсэн гэдгийг хэлж байгаа болохоос зүгээр тэр газрын юугаар тийм үү үсээд явцсан гэсэн үг биш ээ гэдэг нь тов тодорхой байдаг. Тэнгэр гэдэг үг өөрөө тэнгэрийн та нар мэдэх байх Монгол бичгээр тэнгэрхэд яаж бичиж байгаа вэ? Тэнгэр үнцэн 4 гүйгүүлэгч нэг их шиг ч юм уу ийм л бичиж байгаа шүү дээ. Өөр үг байхгүй шүү дээ. Өөр ингэдэг үг байхгүй тийм үү? Их шиг гүйгүүлэгч дандаа уйлж байгаа шүү дээ. Тэгвэл тэр эртний төрөг хэлэндээс гарч ирсэн тэр тангри, тэгри, тэнгри гэдэг тэр үг болдог. Яг эзэн гэсэн үг болж яадаг. Тэгээд тэрнийг яах вэ гэхээр тэр дээр тэнгэрээс дээр тэнгэр гэдэг шүү. Дээр гэдэг үг Элохим бит тийм баха? Элохим Элохим буюу Эл гэж олон тоод Элохим. Эл гэж юу гэсэн? Утган дээр нь юу гэдэг вэ? Хүч гэсэн үг байдаг. Дээр нь яг үү дээр гэсэн үг байдаг. Тийм учраас 1819-20 оны нөгөө Шмидтийн орчуулгын үеийн бурхан гэдгийг одоо энэ бурхны гэж ядагаагийн чинь дээр тийм дээд гэж бичсэн байгаа. Энэ жишээтэй. Тэгвэл энэ монголчин тов тодорхой тэндээ байгаа тэрний нууц товж байгаагаар нь хэлүүлээд гаргаад ирж гисэн зүйлээ. Харин яг вөхөр тэр мөнх тэнгэр гэдэг үгийг нууц товчаан тэр муу өндрийн тулдааны тэр өглөө нь яасан блэ? Хэрэдүүттэй байлдаа өглөө босоод ирсэн чинь борч байдгүй, бор хул байдаггүй тийм үү? Нөгөө борч бол нөгөө найз нөхдийн хамгийн ойр анхных нь ууган найз тийм үү? Бор хул нөгөө хэдэн юунаас иржнээс чинь нөгөө олцдог жоохон нөгөө буудлын дээр үлдсэн хүүхдүүдээс тийм байхаа. Буудаас бор хул яасан сайн жанжин болж исэн үе тийм үү? Өгөөдөө байхгүй. Дөрвөн хүүгээс нь яасан чинь хаан болох гэж томилж исэн хүүхэд байхгүй. Сая банхын цээжэнд дэлдэж мөнх тэнгэр мэддэг байл гэсэн. Тэр монгорч хөөгөөт гээгүү яг удахгүй яасан борч хүрээд ирсэн бол ирсэн тийм ийм тодорхойгоос хойш 10 удаа тэгээ дандаа ч хэлээгүй 10 удаа мөнх тэнгэр гэдэг хэлсэн байдаг. Онцгой үед бол тийш харцсан байдаг. Тэрнээс одоо би Тэмүүжин ойлын ихийг дагаал хүүхдийн цуглаанд яваал гэж бэлтэрмээргүй байна.
За яг Христийн шашинтан байсан хэсэг нь бол одоо эргэлзээтэй л дээ. Христийг итгэдэг байсан болов уу гэж би боддог. Сонссон баг гэхдээ итгэдэг байсан болов. Энэ үнцгэн өгөгдөл гэдэг юм байна. Бид нэр л одоо яг нэг сайн мэтэй яриад нэг илгээлт хийцэн очоод тэгж ярууд би ярьж байгаа. Би одоо ер нь Монголын анхны илгээлт хийцэн бас хончин шүүхээр гэдгийг 1971 онд эвдээ илгээлтээр хончин болж гарсан байхгүй юу 8 төгсөөд. Тэгэхээр хончин мөн байгаа үстэй. Илгээлтээр гарсан илгээлт хийсэн байгаа үстэй. За гэхдээ энэнийг хүртэл би хариуцлага гэж ойлгодог юм аа. Тэгвэл өнөөдөр бидэнд тэр үед яасан тэр цаанаас өгөгддөг дохиоч нь тэгээд заавал ингээд өстой за чи явхан 3.16-г зайчлаа за ингээд гэдэггүй гэдгийг л тийм үү. Тэр бүх тэр дохиог түрүүн ярьлаа шүү дээ бид нэр харийн тэр үндэстэн шишнүүдэд тэндээс тэр мөчин шуу гаргаж ирнэ тэр нөгөө Персийн Ассирийн тийм үү тэр фарогийн чинь хүртэл зүрхийн гадууруулж байгаад сүгэлд нь аргагүй үнэн байна гэд буцаадгийн байгаа үсттэй нэг ийм хэмжээнд тархаас үгээр яг чамаа ярихаас залхаж байгаа гэдэг түрүүн шинэ хэллээ тийм авсан ярих ч бас жаахан хэцүү гэд Паул өөр ярихгүй байх нь над зовлон гэдэг баха. Тийм сайн мэдээ. Гуйх над хэцүү гэсэн шүү. Надад ч гэсэн тийм. За шгүй тэгвэл би анх бол итгэчээд ярихгүйгээс болж маш их шаналсан. Тэгээд ярих боломж олдчихвэл баярлж илээ. Одоо ярихаас болоод шаналж яах гэж түрүүнд ярьсан уу юу? Үгүй баха. За. Өнөөдөр чинь бөөн баяр болоод ирж байгаа ч та. За тэгэхээр яг гадны одоо зарим судлаач нар ч юм уу нөгөө мөнх тэнгэр гэдэг ойлголтыг нөгөө зүгээр л юм агаар мандлын нэг харагдж байгаа цэнхэр хэсгийг юм шиг орчуулах гэдэг юм бас одоо алдагдaltaй сан. Биднийг зүгээр нэг юм хоосон тотемист ч юм уу тийм хүмүүст байлгах гэдэг шүү дээ. Тэр бол илүү гүнзгий бурхныг одоо харж исэн байна. Би танаас нэг асууя. Та одоо сонсож байгаа хүмүүс тайлбарлаж өгч яагаад ингэ хонь гэдэг зүрлэлээр ирээд дээ. Тэнгүү сүүлийн үед медиагаар ярьж байгаагаар бол хонь гэдэг айгүй муу зүйлтэй холбож ойлгодог бас. Тэгээ өөрийн бодлого хүмүүсийг хонь гэж хэлж гин. Эсвэл одоо Монгол ахуйтай бодохоор бид нар чинь хонь одоо тийжээж байгаад гаргаж иддэг шүлийг нууж штт. Тэнгүүд тэгээ яагаад хонь гэж зөвлөлөхөр хүмүүс уурлаад шүү дээ. Энэ ямар учиртай? Яг Есүс яг ямар санааг хэлсэн юм болоо? Энэ чи Есүсээс өмнө биз дээ. Анхал тэр бүр тийм үү одоо еврей хэлээр бол чи яг тэр сэ гэдэг үг нь байж байгаа тийм яг хонь ураггаад тэрийг нөө өргөдөг болсон биз дээ тийм үү? Бүр тэгж ярил хамгийн анхны одоо Адам Хава хоёрын хүүхэд тийм ээ. Каин Хевел хоёр яадаг үлээ. Нэг нь одоо Каин болохоор тариачин болсон тэгээд нөгөө бүтээгдэхүүнийхээ дээжээс өргөсөн хин Хевел нь юу вэ хончин байсан ууган хургаан өргөсөн чинь тэр бурханд тэр нь харин таалагдаж нөгөөхийн тоогоогүйгээс болоод яасан бэлээ уурлал тэгэл нэг дүүгэн цохоод нухчиж байгаа энэ үеэс. Тэгэхээр зарим нь ингэж ярьдаг. Яасан бахгүй нөгөө яг сэвгүй хург өргөрөө гэсэн шүү дээ. Энэ сүулт хуулиар өгсөн. Тэрнээс тэр үед бол би ч гэсэн тэгж боддог байсан. Адам яасан гэ Адам заа чи хург өргөн шүү гэж хэлсэн байна. Хүүхдтэй дамжуулсан юм байна гэсэн үг үү? Тэгж байхгүй. Харин бурхан эзэн тэр бүтээгч нь өөрөө аль нэг таалахгүй тэр эзний асуудал. Тийм. Тэгээ хожим тэгж ярил тэрнээс өмнө нэг юм хэлөө. Хэн хава хоёр нөгөө нүцгэн багаага мэдээд ичээд юугаар хийсэн бэлээ? Инжирийн навчаар юу хийлээ? Халахвч. Юпка хийсэн тийм үү? Нэг хормогч хийсэн тийм ээ? Бэлхэмч хийсэн. Тэр нь мэдээж тэр нь явцгүй тийшээ 7 хоног зүсрээ л юм. Тэр болоод яасан бэлээ? Амтэн арьсаар амьдэр нь хулаагүй те амь тасарсан цус урсан арсын тэгээд Христийг бид өмсөх гэдэг нь яг бидний ичгүүрийг тэр өөртөө авсан тэр нөгөө арьс болсон юм тийм үү амь тасарсан хураг гэдэг нь бүр тэндээс угтай тэгээд тов тодорхой тэр хураг тийм үү хураг гэдэг яг явдалтай нэг нас гэж яриад байгаа юм тэр яг еврейгээр бол одоо тэр юу бенз хад шана одоо нэг хоньны нэг жилийн хүү гэсэн үг болоод байгаа хгүй юу? Жил хүртэл юм уу? Жил хүрсэн байх ёстой юм уу гэдэг жаахан сэжигтэй гэхдээ 8 хонсон хургнаас тэрнээс дээшгийг л өргөж болно гэж байгаа л да ярина. За юу ч гэсэн. Тэгэхээр тэрэндээс анханасаа дэхэлсэн. Яг зөв. Тэгээ тэр чинь зүгээр Библиэд нь байгаа. Тийм учраас ертөнцийн нүглийг өөргөж хурах ирж байна гэж Есүс гэх тийм үү? Нөгөө хүүчин тэр гэрээнд байсан гарan тэднэрт хэлээл явсан. Ингэдэг. Тэгвэл Монгол руугаа авчил татъя л да. Сая өөрөө нэг хэлээ тийм. Есүсийг өөрийг нь хурах гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Есүстэй адилхан болох гэж байгаа юм бид нар хургал байх юм байгаа. Тийм ишиг болохгүй юм байгаа шүү дээ. За тэгэхээр ингэж шүү дээ. Нөгөө хурах за энэ би тэр төлөг гэж энэ чинь бараг зүйтэй юм шиг байна. Цаана төл өг гэсэн төлөө өг төлж өг гэсэн ч үг байж мэднэ. За юу ч гэсэн тийм үү. Монголчууд ингэж яах төрийн төлөө одоо төрийн төлөө гэж үлээ юу бааж өгөх вэ гэж худлаа яриад байгаа юм. Төрийн төлөө төлөг
олны төрлөө огтно гэсэн үг хэллэг байсан байхгүй одоо тэгэл төрийн төлөө огтно тэр төлөг хүртэл мэдэж исэн тэр төмний төлөө төрийн төлөө төлөг тийм үү ингэж бодож хүн гэж. За тэгвэл яри Монгол хүн ярьдаг юу хоныг ямар хушуутай мал гэдэг вэ? Халуун хушуут мал гэдэг. Ямааг юу гэдэг вэ? Хүйтэн хушуутай гэдэг тийм ээ. Үхэр хонь морийг яаж яана одоо халуун хушууд гэж бас ярьж байгаа. Тэгвэл чи Монголын чинь мэдчихэж халуун хушуутай гин тийм үү? Эрхэмлж байгаа биз дээ. Тэгвэл хонь сүүлийн өдөр Есүс ядглээсэн хонь баруун талдаа ямаагаа зүүн талдаа ялгах мэт нөтгсөн итгээгүрэн хуу гэж байгаа биз дээ. Юун тэгээд Монголынхаа зүүн ичгүүртэй байгаа юм. Дээр нь хараарай. Тэрүүн тийм үү? Хонь чинь нэг тийм өөрийн бодол байхгүй. Яг үнэн би зөв гэж бодож байна. Яг тэр хариулт зөв. Яг гэвэл бид өөрийн бодлоор биш өөрийн ойлголтод бүүд үчгэл харин эзэнт дулдаад гэж байгаа биз. Тэгвэл бид нэр өөрөөс илүү дээд бүтээх тэр агуу оюун чинь тийм үү холбогдчихж байгаа юм. Тэгэхээр тэр өөрийн дураараа тэгээд дургий тийм үү дунд чимгээр нь жиргээд байдаг юм биш. Тэр наадах чинь бол нэг эсрэггүй шарны зөвл үнэлгээ өгчөж гэж бодож байна. Тийм ээ бид өөрийнхөө. Тэгээд дээр нь тэнгэр харах гэж ярьдаг баха. Хонь яадгүй. Зэн хатаад гарахаар майлдгүй, орилдгүй тийм үү? Ямаа бол хүн орилоо сүйд болно шүү дээ. За тэгвэл яах вөхөр хонь яадгийн гэсэн чинь тэнгэр харуулах гэж тийм үү инглээ өөд нь харуулаагаад баярлаад өрөө зурулдгаа гэдэг. Би үнэн гэж бодож байна. Тэнгэрийг харах боломжтой ганц амтэн юу? Хүн шүү дээ тийм үү? Ингэж харж байгаа юм чи. Бусад ямар ч ингээд харж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр өөд нь харуулаад тахаар тийм үү? Баярлдаг гэдэг нь энэ ч холбож үзэж болно. Есүсийг өөрийг нь ч гэсэн одоо нөгөө нэдлэгчийг дагаад чимээгүй те дуу гаргахгүй дагаад явж байгаа хоноор зүрэлж зөгөнсөн байдагтай. Зөгөнсөн байдаг. Яг тийм л болж ил яг биелэгцэл байдаг. Тодорхой. Тэгэхээр яг хон гэж хэлээд байгаа нь л ерөнд оромжлол биш те. Илүү одоо Есүстэй адилдах чинь тийм ээ. Ерөөсөн тэр хуучин гэрээс анханаас нь ерөөсөө угаасаа ч тийм. Ер нь анхныхыг бодъё анх тэр юг тэр нөгөө инженерийн навчаар хийсэн бэлтгэвчийн навчаяа тэр нэг арьс гэдэг хонь байсан байгаа биз дээ. Бараг тий амар нь баг цагийн ч үдсэн тэнд очиод адууны шир өхөрийн хам хийж хас тийм үү. За бас нэг гоё жоох апологетик асуулт асуучих гэж бодож байна. Хүмүүс тэгээд байна л да. Одоо та нар чи еврейчүүдийг шүтдэг юм шүү. Еврейчүүдийн явуулга яваад Христэд итгэгч нарыг ингээ олон гарах болох тусам еврейчүүд дэмжих хүмүүс нь олон болоод байгаа юм шүү гэж яриад байна. Еврей гэдэг нь бас бодно юу гэсэн үг юм бэ гэл. Ер нь юу? Библиэд гардаг тэр эбер гэдэг нэг нөхөр байгаа. Эбер гэж сүлд нь одоо галгаар бичсэн байгаа да. Энэ юу гэхээр нөгөө талын гэсэн үг ер нь бол ер нь Ефрат мөрний нөгөө талаас ишин гарч ирсэн анх тэр нэг эбер гэдэг нэг тэрнээс гарсан гэд нэр нь хэлдэг. Ер нь бол нөгөө ханных анх тэр еврей үндэснийг Авраам гэж чинь еврей үндэстэн Авраамыг гэх юм. Еврей хүн Авраам гэдэг тийм тэр итгэлийн үг тэндээс гарсан. Бурхан тэргээр дамжуулж өөрийгөө тэр үндэснээр тийм баха. Одоо түрүүн бид ярьлаа тэр айку хамаг юмныхан тийм үү? Ороод гарсан тэднэрээ дамжуулж. Үгүй тэгин штэ. Ер нь жаахан юмны учир олох нэгийг эрхвч жаахан номд гайгүйгээл чинь манайх одоо хүүхдүүдээс лам болгоод явж исэн гэдэг үстэй. Үгүй өнөөдөр арай гайгүйгээл нэг сургуульд оруулах гал үзэн бистэ. Ялгаагүй. Хүн төрөлхнөөс тэрнийг гаргаж тавьсан. Харин тэдний яасан гэхээр Библийг бичсэн, хөргсөн, тэргээр амьдэрсэн, эзэнтэйгэн цуг байх үедээ яасан. Мандаж тийм үү? Цөөхөн штэ. Цөөхөн хүнтэй мөртөл гарч исэн эзнээшээ нүр буруулаад болохоо байж исэн. Яг хуучин гэрээний чинь өнөөдөр ч гэсэндээ түүхэн ердөө тэр хэлэх байхад өнөөдөр тэр яаж энэ Ирантай үзэл тэгэл яаж энэ тэр телевизор юм чинь хэсүүдж байгаа биз дээ. Үнэ. Яасан гэхээр одоо жинхэнэ христийн чуулганыг одоо хавчдаг нөхдөө чи юунд еврейдээ байгаа юм шүү дээ. Би ч одоо 9 онд нэг очсон 18-нд төлөө нэг очсон. Тэгээд тэнд яг цуглаан орчихсон. Хэцүү. Тэнд ч одоо тэр сүмжуулган шатаасан байна, хийсэн байна. Нөгөө фундаментал нөө юу да еврей гэж байгаа нөхөд чинь шүү дээ. Жинхэнэ нөгөө манай жинхэнэ Христ итгэсэн евангелийн итгэгчтэй тэгж хавчдаг шахдаг болсон. Тийм ч тийм болдог байх. Бид еврейчүүдийн биш Христийг нь тийм үү? Тэгэд жинхэнэ Христ итгэдэг еврейчүүд нь бид нэгэн тал мó, нэгэн чуулган мó, нөгөө тал нь түүний дайсан бол тэр тусмаа Есүс өөрөө хэлсэн тийм үү? Энэ юу хийж байгааг мэдэхгүй нь улсуудыг уучлаарай гэсэн тийм үү? Тэд нар юу хийж байгааг мэдэх ёстой улсууд. Бүр Библийн хэлн өөрөөр нь еврейд бол Библийг орчуулах гэж асуудал байхгүй шүү дээ уулна тийм үү? Ингээд өгцөн байхад эсрэг үсэж байгаа улсыг бол тийм үү? Би еврейг дэмждэг нь биш ээ. Христийг дэмждэг уу юу? Тэр эзэн бүтээгч эзэн бурхны тэр талд яг ингээл жинхэнэ эзэн бурхны замаар явж байгааг дэмждэг. Нөгөө талдаа яг уу. Нөгөө талдаа тэрсдэг. Ийм л. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Сайн харууллаа.
За одоо сонсоод яг итгэхийг хүсэж байгаа хүмүүс байдаг. Христийг ингээ хайдаг хүмүүс байдаг бурхны талаар. Тэгээ яг Иесус гэж яг юу юм бэ гэдэг яг чин сэтгэлээсээ ингээд тэгээ цагаан сэтгэлээр хайж байгаа хүмүүс. Гэтэл одоо нөгөө гаж урсгалууд тосоод авчаад байна л да. Энэ гаж урсгалуудыг юу яаж ялах вэ? Одоо ердийн итгэгчнэр чинь бол сайхан за хүмүүсийг хүчлээд яах вэ гэдэг ч юм янз бүрийн ингээл өнгө эсээр үзэж чинь. Гаж урсгалууд ч юм бол чи хэдэн хүн олж ир. Тэгээ ирэхээр эн чи явж болохгүй ингээд тэгд арамталж байна. За ингээд гаж урсгал чи одоо үржээд байна л да. Та сонсоод итгэхийг хүсэж байгаа хүмүүст яг энэ гаж урсгал гэдэг зүйлээс яаж болгоомжлох зөвлөгөө өгөөч. Энэ гэдэг Библиэд бүр тодорхойгоор олон газар хэлсэн. Тухайлбал Петр 1-2 Петр ялангуяа Юда номонд бүр их тодорхойгоор байгаа сүүлийн өдрүүд гэсэн. Одоо энэ цагийг хэлж байгаа. 2000-ны тэртээ бичижээ штэ. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд хуурамч тэр гаж урсгал гэдэгтээ хөөхөрцгийг хөөхөн нэр байгаа юм да. Жаахан гажцсан урсаал явж байгаа мурж байгаа нийлнэвс. Үгүй энэ яг Библийнхаар бол энэ яг хөөхөр псевдо буюу хуурамч гэсэн үг байгаа. Олон псевдо гэдэг нь еврей хэлний грек хэлний юу ч хуурамч гэсэн үг. Тэгээ юу хуурамч ахан дүүс тийм үү. Псевдо айдлфос, псевдо дедасколос, хуурамч багш нар тийм үү, хуурамч одоо сургаалтанд зүйн тэр хуурамчуд чинь одоо гараад ирээд явж байгаа юм аа. Тэгээд яадаг вөхөр сая тэр итгэх гээд хайж явж байгаа усуудыг задуулж барьж явдаг юм дөө. Тэр дүү ирдэг. Харин явчихсан одоо цуглаанд ирдсэн явж байгаа шин нэвтэр хүмүүсүүд дээр очиод яадаг юм гэхээр яг нэг хурах шуурах гэдэг тийм үү. Хоньны ярьс нөмөрсөн чон гэх хүмүүс ирнэ та нарын нүдэг. Тэд нэр байгаа юм. Хурахыг шуурдаг. Тэрнээс шинээр авчиад ямар ч үсэн тэрлэг оруулж сайн биз тийм байхгүй гэдгийг нэгдүгээр хэлэх байна. Гаж гэж байгаа үе хуурамч сургаалт нь тэднэрт яадаг гэхээр хэд юм бэ? Библийн үндсэн юмнаас энэ тэндээс сойлдож ажиллаж явдаг. За Иохан Тэтийн элчил одоо тэр юу гэж яана вэ? Тэгээ жон гуйлцсан. Тэгээд тэдний цаана юу явдгийм бэхээр нэгдүгээр жаахан одоо бол энэ шин тэнгэр шин газар юу гэдгийг одоо төгсгөчөд бурхан энэ ахан дүүсэн тэргэж байгаа бол гайгүй шинхэн үсэж яваа. Дээр үссэн одоо Яхвагийн гэрч моормон зорм гэдэг одоо бүр улдал болцсон идүүч бүр тусдаа номтой авалчихсан тийм үү шинэ ертөнцийн орчуулга гал Яхан эсвэл моормны ном энэ төргээд номтой болоод цаана нэг хүн байдгийн Есүсээс өөр Раселч гэдэг юм уу Жозеф Смит гэдэг юм уу Иман Хич гэдэг юм уу Ансан Хунч гэдэг юм уу тийм үү ингээд нэг хүн тэрнийг бурхамчилчихсан. Тийм учраас түрүүний тэр Адамын анхны одоо хоорондоо гэрэлсэн суусан гэдэг ингээд тийм үү тэндээс Библи явдаг. Гэтэл тэрнээс өмнө хүн байсан. Каян тэгж байгаа үстэй. Өөр таарлцсан хүн намайг алчна гэдэг байгаа үстэй гэл тэрнээс өмнө байсан байхгүй үе гардаг байхгүй одоо гараад ирж байгаа нь манай энэ багш тийм үү бурхан гэд туудаг ийм байгаа. Тэгэхээр эднэрт яг үгүй нэгдүгээр эднэрийн хамгийн онцгой хэлдэг юм юу гэхээр ингээд ганцхан манайд л аврал бий гэдэг. Аврал ярьдаг. Энд тэгээд яадаг юм гүй тэгвэл 2000 жил тийм үү 2000 жил одоо тэр нөгөө бүтээгч эзэн бурхан тийм үү бодсон хэрэггүй би тийм үү чуулганаа барь нэгсэн Есүс бодсон хэрэггүй тэгээ одоо 21-р зууны ихээр юм уу 20-р зууны дундуур нэг ухаантай нөхөр голдун солонгос авир шүү бурханд газар бүг гэж яг нөгөө тэр бужигч газар гарч ирдэг тэгээд үнэн удлаа мэдсэн мдээгүй библийг үзсэн үзээгүй манай ч гэсэн юмны зах гараад ирж байгаа би Есүс 46 жил янагсан биз тэгээд тийм нэг чимэг ганц ухаан нэг хтөө хоёр тийм үү туужид байсан би нилээ хэд уулцсан сүлдэн цуглаан дээр яг сууж байгаа за одоо тэгж байгаа байхад чи Есүс гэж байгаа үгс гоогүй Есүс ч биш ээ гэж Есүс шид ийм гардаг тэгэхээр зүгээр тодорхой эднэр яадаг вөхөр нэг тодорхой манайд л юм байгаа гэдэг тэгвэл бусдад нь байхгүй бурхан одоо 2000 жил бодилсон үг гэдэг хариулт би тэр төгс өчөд бурханы сүмийн хүн гэж ярьж ийл л дээ нэг одоо ирцэн байгаа дорн зүгт төрцөн байгаа тэгээ сургалаад байх нэ хятад нэг эмхтэй л эмгэн байд юм а да Америкт очсон байж байгаа юм да тийм сөгс за одоо тэр одоо нэг бол ээж бурхан гэдэг бурханы тэрх чинь тэр штэ ягаад гэвэл тухайлбал юуны Исаи номын 41 дугаар гэх юм тийм үү эргийн орнуудаа сонсох туун гэж байгаа хэлж байгаа юм. Тэгээ хин дорн зүгт нэг босохгүй гэдэг ингээд яваа 3 дугаар ачаар тэр бол би мөн. Тэр нөгөө дорн зүгээс буюу Христийг энийг босгодог нь эзэн өөрөө би гэсэн чинь би мөн гэж байгаа биз. Тэр нь одоо манай нөгөө ансан хон шүү те. Тэгчлэн тийм учраас одоо та нар анзаараарай. Энэ 4 оны Библийг их сурдаг тэд нар хайдаг. Саяхан тэд нар хулгаагаар төвлөвсөн байна лээ. Тийм жишээтэй. Яадаг вэхээр тэр үед нөгөө хөлийн зүйл тайлбар дид гарчиг хийгээгүй байхгүй юу? 4 оныхыг яг би одоо зүгээр тэгж хэлэх хэрэгтэй амьд байж. Би надад 8 сарын даалгавар өгснөөр манай отхон жаргал гэдэг хэн. Тэр нөгөө техник юм ийн. Тэгээ 3 оны 8 сарын турш нөгөө илт байгаа алдаанууд зассан байхгүй тийм даалгавар аваад. Тэгвэл
Хэрвээ 4 оных сайн бол би сайн байх гэдэг шүү дээ, тийм үү? Тэр өмнө 2000 оных дээр байсан илт тодорхой тийм ээ үгсгийн заалжуул яг орчуулгын гасныг алдааг зассан юм аа. Тэгээ яагаад тэрнийг сураагаад байгаа вөхөр нөгөө 13 оны засварт яг би оролцсон 7 жил яг тэнд оролцсон. Тэнд нөгөө дид гарчиг доо тайлбарууд хийхгүй юу? Тэгээд ухайлбал тэр Исаи 41-д байж байгаа тэр дорн зүгээс босгодог нэг нь бол түрүүн яриад өнгөрлөө шүү дээ. Персийн хаан Кореш гэж байгаа. Куруш одоогийн яг юугаар болохоор голигараа зөвнө Курушиг хэлдэг бүр тодорхой буцаагаад явуулсан шүү дээ. Энэ энтерийн байх учраас тиймгүйгэн амар барьж тийм үү? 4 оных л сайн. Юу сайн гэхээр бид нар жаахан сурцсан энтер гэж бүлтэрдгийг. Бид тэднийх нь одоо нэг нөхөрт нь одоо тэр хэний шин тэнгэршин газар тэр төмрөөд хаа би нөгөө тэр сая нөө библи вакцины номоо өгөөд явуулсан. Тэр маань өгөхгүй л байгаад нэг уулзаад хоёулаа уулзнаа л гээд байгаа. Ийм гардаг. Тэгэхээр тэр зөндөө энэ гарна гэсэн харин энэ юу гэхээр эднээс ч бас сурах юм харин байгаа шүү. Тэр тууштай явж байгаа хийж байгаа. Манайхан ч одоо халелуя эзэн мэднэ гэчээд залхуураад тэгээд ер нь мэдэхгүй тэр явдаг гэдэг нь хоньдын өсөг тэр чон шүүрүүлэхгүй байхын тулд хоньо таргалуул. Хонь чи захаар байгаа муусан хурах хичгийг шүүрдэг шүү дээ. Чон чин. Тийм учраас тэр нэг жаахан хоорондоо цуглаан дотроо муудалцсан ахлагтай ганц зөрсөн тийм үү хагас сугасхан тэгээд тими хальтгуултах нөгөө чих гэж игдсэн номлосон сонирхдаг тийм усууд голдуу шүүрэгдээд явчихдгийг шүү. Тэгээд одоо бид чинь 2010 гээл 2005 онд 15 жилийн зорилт тавихтаа 20 он гэхэд Монголын хүн амын 10% христийн дагалдагч болгоно гэсэн. Гэтэл одоо юу хараар байтга 26 нэгтэй шахуу дуужаа шүү дээ. Гэтэл нэг гажийнхан чинь баг 40 мянган хүн ботсон гэж ярьж байна. Магадгүй манай тэр нэг тоо баримт тээврэл хэд байна. Одоо итгэгчнэр Монголд хэдэн хувь байна? Сая манай ингэсэн шүү дээ. Сүүлийн одоо юугаар энэ чинь тухайлбал 20 оны 21 оныхоор сая чинь 30 хэдэн мянга гэсэн тоо гараад ирлээ шүү дээ. Яг тогтмол цуглаан агч чанартай болсон ингэ сайн тийм болж тогтмол цуглаандаа явдаг вэрдэг хийдэг гэж байгаа. Тэгвэл 5 оны хавцааш бид нар чинь нэг 60-аас 70 мянган хүн гэж тооцоолж байсан байхгүй юу. Тэгэд үнсээ за эн чинь тэгээ 2005 2% гэдэг чинь 20 онд 10. Гэхдээ яхан явдал байна гэсэн дээ дагалдагч гинээлхий 2000 жил болоход одоо хүн амын хэдэн хувь нь яг манай евангели Христ итгэгчтэй. 10% ч байгаа байхгүй юу. 7800 сая. 78 тэрбум хүний ч одоо 800 сая орчмол 2000 жил 10% хүрсэн манайх 15 жилд гэдэг уул нь хурдтай эхэлж исэн. Гэтэл бид нэр тэгэл нэг сайхан халелуя хайртай шүү тийм үү. За уучлан хийн ариун bay шүү тэгэл аваад байдаг. Мондгол номлоод байдаг. Гэтэл яг нөгөөдүүлийг тэр нь суур юм а. Нөгөө сайн мэдээг Библийн үндсийг Христийг ойлгуулдаг. Тэрнээсээ зураад баттая хэрийн хуурч номлын шуурганд уруутчхааргүй хонд босох тал дээр бол зүгээр өөртөө л хэлж байгаа. Би энд муу амлаж байгаа биш. Тоо баримтчил харуулж штэ. За энэ итгэгчнэр ингээл одоо шалом гэл мэдлээд шүү дээ. Энэ еврейгээр одоо тий амар амгалан. За амар байна уу гэж амуу да. За ингэж одоо мэдлэх нь зөв. Ер нь монголоор мэдлүүл яасан. Та энийг юу гэж боддог? Мод юм уу да. Нэг тийм байдаг шүү дээ. Одоо бид нэр ясан гэхээр одоо юу нөгөө орс морс үлтийн үед л хойно гэсэн тий. Привет гэл тийм үү? Одоо юу тий. Привет гэдэг нь тэгсэн үг тийм үү? Мен тий. За ингээл ч юм уу. За тэгжээс сүулдэ одоо ингээ хей тийм биз дээ энэ үргэлжлэхгүй дээ. Зүгээр ер нь шалом гэдэг тэдний бол яг амрыгээр тийм амгалан ард энэ амгалан энд байх болтугай гэж. Тэгээд амгалангийн ингэ тайвны тайвны чи минь хөрсөн айлтаан бай. Тэгээд бүр байгаа л энэ савдаг болохгүй жоох. Шалом гэдэг яг өөрөө нэгдүгээр хамгийн өөр амар тайван гэсэн үг байдаг. За тэгээд сайн төвшин эрүүл мэнд аль алины нэг яадаг нэлээд түгээмэл үг л дээ тийм үү. Тэгэхээр зүгээр шалом гэхдээ тэр нь яг нарийнда тэргээр аваад хийвэ одоо сүнслэг болоо тэргээр ивэл гэхээс нөгөө л цааталт бас л нөгөө нэг тийм ингээд харийн шашин гэдэг рүү нөгөөдүүлийн нэг өнтөг болох жахан сэжүүр юм бол гэж хардаг. Шалом гэдэг гэхдээ би шалом бол гэждэг л тийм үү. За ер нь шалом одоо тэр Иерушалим Шаломо хаан буюу Соломон тэр олон юм дээр байгаа л да. Салемийн хаан гал нөгөө тэр явдаг энэ тэр шалом тэр юу юм тэр нэг болохгүй ч яах вэ нэг болоод байх ч яах вэ. Тэгдэг нь өөртөө байгаа итгэлийг чи өөрийнхөө хувьд бурхны өмнө байлгах гэдэг л юугаар тэрнээс тэрний сайн муудах гээд би нэг үнэлэх шаардлагагүй. Эддэг нэддэгөө бүш үү гэдэг шиг. Одоо энэ дэлхийн орнуудыг харахаар одоо нэгэрт жишээ нь исламын шашинтнууд Христ итгэгчнэрийг бол одоо хядж байна. За Сирт бас нөгөө одоо итгэгчнэрийг аллаа сүмийг шатаалаа гэж байна. Хойд Солонгост одоо Библиэд явж их юм бол одоо Ираны одоо солигдоогүй байгаа засгаар бол Библиэд явж их юм бол бас цааз ялтай гэдэг.
За тэгэхээр эдгээр оронд ингээ хүмүүсийг жинхэнэ нөгөө одоо хавчлаг одоо Библиэлд хэлсэн байгаа ийм зүйлүүдийг үзнэ гэсний дагуу үзэж байна. За манай Монголд бол одоо баг одоо нэг жоохон доромжлуулахаас өөр баг хавчлаг байхгүй юм шүү. Та энэ дээр юу гэж боддог? Ер нь нэг юм статистик тоо байдаг гэдэг дэлхийд одоо нэг 50 орчим орн бол тийм үү? Ер нь одоо 200 гаруй юмс чи гайгүй шүү дээ 50 орчим уу нь одоо нэг нь ер нь христийг эсэргүүцдэг юм ээ гэж. За тэр дотор нэг 5 орн гэж ярьдаг нэг эхний 5-д гэж. За одоо явд Иран, Ирак, тэр Хойд Солонгос тэр гэдэг ингээд тэгээ исламын голдуу за энэ талаас чинь сонгодог хүмүүс нэг ийм орнуудын тоо байдаг юм. За одоо энэ тхих энэ төр ч юм уу Вьетнам төр ч одоо нөө сумчуулган таасан барьдаг юмнууд гардаг. Энэ тийм болно л гэсэн. Ер нь бол сумчуулган өсөхийн өндөө нэг явж за жинхнэрээ одоо ивэл нэг үсэл болоод өрөөгдөө өсөөд эндийгээд үржээд дэлгэрээд явах юм байдаг. Их ховорхон. Голдуу яадаг вөхөр хавчлах шахалт их өсгдөг. Тухайлбал яг л анхны чуулган эхэлж байгаад Ерүсалимд тэгж байгаад Ерүсалимд хавчлах шахалт эхэлсэн учраас тэд зэрэгэлдийн хотууд руу зогтуу гарав. Энэ нь байж байдаг. Нөгөө талаар нь зөрчил эвдрэл хоорондоо ингээл нэг цугтаа нэг пастор нэг ахт хоёр таархаа болоод юм уу нэг гэрвэл нэг өгтөө таархаа болоод юм уу тэгэл хаач юм угаас үзүүлээд ингээл юм эсвэл явлаа гэдээсэн тэр нь үржидэг. Энэ аль аль нь жаахан тийм эрүүл ус талын үржил юм шиг байгаа юм. Жинхэнэ би Христийн нэрээс болж хавчагдах шахагдах нь ерөөл гэж байгаа тийм үү. Тийм замаар үнэхээр шахагдаа тийм үү. Жинхэнэ үнэн байгаа тэгээд шахагдаад явбал муу нь юу байх вэ? Тэр нэг юм уу байдаг хүмүүс та нарыг хавчаал хайрлал ойлж жинхнэрээ Христ байна гэж ойлгоорой гэдэг тийм үү. Нэг талаар хавчаад байгаа тийм үү. Тэгсэн мөртлөө өөр ирэхгүй хайрыг татаа тийм үү. Анхны чуулган тэр үйлс намын 2-т гардаг штэ тэнд Бүхартын өдөр эцдийн юу лээ элч нарын сургаалыг сонсож залбирч гайдууд туваач тийм баха бүгдийг одоо хамтран хэрглэж байлаа. Тэгээд эзнийг магтаж Бүхарт түмний хайр хүндэтгэлийг олж байлаа. Эцэн өдрөөс өдөрт итгэгчдийн аврагсдын тоог нэмэгдүүлж байлаа. Ингээд ирэх юм бол аяндаа нэмдэг. Тэгэхээр энэ бид их бодох зүйл. Үнэхээр нэг манай үнд явал тийм үлбгэр л байна гэж харагддаг. Сөөд болоод эсвэл одоо тийм унтаа магтаал. Оо эцэнтэй л байж байвал гэж юм эцэнтэй байгаад байна уу юм гэдэггүй. Нэг иймэрхүү нийтээрээ оо суглаан тэгэл өссөн гавьсан чимгүй шиг тийм үү. Олон шиг юутай нь бол одоо санаа амраал тийм үү. Цөөхөнчгэн тэгсгээд сүглдээч ураг алиад санаа амраад байна манад. Яг бодтоор үнэхээр яг Христийн юугаар бүр жинхэнэ үнээсээ яваад ирэх юм бол ерэл хавчдаг шахдаг. Нэг байгаа ч гэдэггүй байхгүй ч мэддэхгүй юм тийч бүл өгөөж хасчихв. Байчихгүй бараа тасарчихгүй. Байгаа шүү энэ талдаа байгаа шүү л гэж боддог. Хавчаад өгөөрэй гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бас хавтаад өгөөрэй хавтаад ирээрэй л гэж хэлэх байгаа юм. Хавчигдаад байвал илүү босох нь тийм ээ. Нэг яг үннээсээ жинхэнэ үннээр байж байгаад ирэхээр тийм шүү дээ. Одоо үнний эрэлдээ үнэн шударга юмны эрэлдээ нь улс чинь хатаж шүү дээ. Одоо сүүлийн үед одоо ер нь нэг талаар яг ба Христийнх нь арай учиртай юм уу да гэдэг тал руу явж байна. Нэг хэсэг би байвсан одоо бол манай тэр нэг юм явд манай нэг хүүхд манай айлын хүн гой тэр зүгээр юм шиг байгаа юм гэж ярьж байгаа тийм. Зүгээр юм шиг гэдэг бол нэг сүрхий сайн дүгнэлт биш л дээ тийм үү. Гэхдээ нэг л үнэхээр дөөр байгаа юм л да. Тэгэхээр бүр их дүүрээд байгаа зөв хүрээд байгаа. Тэгсэн мөртлөө яах вэ? Яаж болохгүй одоо тийм үү яаж болохгүй байгаа гэж явж байвал зүйтэй юм баха та гэж боддог тийм үү. Тэгээ манай жаахан шахахад тос гарах уу ус гарах уу гэдэг нь мэдтгэл. Харин тэг одоо яг нөгөө Библи авч явсны бодлоо алагдана гэдэг хуультай оронд бол итгэж байгаа юм бол үнэхээр ямар нэгэн одоо өөр зүйлийг одоо умартаж хэлбэр галбар бус зүйлсийг бүгдийг умартаж яг итгэж байгаа хүмүүс байж таарах гэдэг тийм ээ. Шигшигдэн гэдэг шиг. Одоо энэ Япон гэдэг нэг орн байна. Японыг бол одоо нөгөө мишонеруудын булш гэдэг тийм ээ. Одоо олон илгээтэй эзэдүүд очиод ингээд үхэж дуусдаг тийм газар. Эсвэл ингээд итгэлээ үгүйсгдэг энэ төр гэж байгаа. Тэгээ японочдын тэр тактикийг үзэхээр яг энэ нөгөө алж хятаж устгаж нөгөө хавчиж болдгоо. Тэгэхээр улам амар өсөд идэх юм байна. Улам нөгөө хүмүүс нь яг ингээд амиа зориулаад эхэлт юм байна гэдгийг ойлгоод алж хятгаа болсон баг. Тэгэд маш юм залхиан аргууд хэрэгэлсэн баг. Одоо энэ загалмаар өнөлөмжгаа. Тэгэх юм бол чиний одоо суглаанд хамрагдсан энэ Японы тосгодын иргэдийг амьд үлдээ. Энэ загалмаа шүү дээ зүгээр чи одоо бурхан ч юм биш зүгээр загалмаагаа л нүлэмчих. Тэ? Одоо энэ Мэри хийгээд оромжилчих гэдэг юм католикийнх нэг. Эсвэл бүр сүлдээ ингээд өвөө танаа дээр ирсэн тэр номлогч чи одоо ингээд юу яасан? Манай шашинтан болцсон. Одоо Япон хүн болсон. Христийн шашныг үүсгэсэн шүү. Хооронд нэг яс хаялцуулдаг ч юм. Ийм аргуудыг үзсэн байна. Тэгэхээр ерөөсөө нөгөө мартируудын цусан дээр одоо нөгөө
сүмүүд босдгоо гэдэг нэг хилцэг байгаад байгаа шүү дээ. Библийн биш тийм ээ. Хилцэг. Тэгэхээр энэ нь бол одоо бас үнэн байгаад байгаа шиг юм тийм ээ. Одоо энэ манай Монголд хавчигдахгүй байгаа шалтгаан юу вэ? Итгэгчнэр үйлс баг хийгээд байгаа юм уу? Эсвэл монгол хүмүүс ууж болохоор хөлтөнд төвчээд байгаа юм уу? Автобусанд яадаг үлээ бид нэр ингээд ходголоо болохоо чихэлддэг байхаа. Манайх тийм нэг хавчих юмгүй хавчгаар байгаа юм байгаа үз. Хавчих юм байхгүй байж мэдгэл юм. Өргөө байгаад байна. Одоо тийм ингээд одоо ясгаад нь ерөөсөө тийм нэг овоогоо товоогоо тийм үү? Бүтүүрээд ингээд байгаа юм байхгүй болохоор тэгээл байчихгүй бараад тасарчихгүй тэгээл хавчих хавчихгүй дам хавчихаар амин тасарчих гээд байгаа шиг мохот юм байж мэдгэл юм. Тэгвэл сая тэр Япон интервью бол тийм ээ. Тэгээд энэ бол нэг Япон гэдгээс илүү тийм юунд байдаг. Тэр Японч өөрсдөө тэр нэг үндсэн юм та уламжлалтай тийм ээ. Тэр юу одоо тэр юу чигцүү юм шиг байна шүү дээ. Одоо тэр юу гэдэг бэлээ нөгөө хаан зүвсэг мөсөг хадгалаад байгаа үз. Тэр хаан гэдэг хадгалаад байгаа үз. Тэр хуучин юм байлгаад байгаа. Тэр Японы хүч чадал тэндээ байна гэж. Тэр зөөлөн тийм ээ хүчний бодлого маягийн энэ байдаг. Гэхдээ цаагуурн тэр сүнсний онцгой юм тийм ээ. Тэр нойломчих майр ихийг өсгөж католик байдаг гэдэг. Энэ одоо Солонгос ингэж штэ. Солонгос нөгөө дайны дараа за хойд урд 2 Солонгос 2 хуваа гэдэг тийм ээ. Тэгээд анхчин одоо Пеньян ч одоо төвнө байгаа биз дээ нийслэл байсан үе. Тэр нэг дорны Иерусалим гэд нэрлэжсэн гэдэг тийм үү. Тэр анхны Христ итгэл онцгой үжижсэн байдаг. Тэгээс үүлд нь 2 хуваагдаад тийм үү. Хойд ч одоо нөгөө коммунист тийм үү. Зөвлөлтийн юм дараа дуртал нь одоо алимч зайх Америкийн юу гэдэг маягаар дайны дараа 2 хуваагдаад явсан. Тэгжих хооронд бас нөгөө дайны нөгөө Япончуудын нөгөө үед нэг хавцлах шахалт байх үед нөгөө Христийнх нэг тэгжсэн гэж ярьдаг шээ. Нэг хэсгэнд бод яг хавчаач энэс ухар гэсэд ухарсан. Тэгээд тэрнээс нэг гайгүй амьд үлдсэн. Нэг хэсэг нь үгүй гэж зогсож байгаад олон хүн алуулсан. Тэгээд тэрнээсээ бол сүүлд нөгөөх нь 2 хуваагдаад одоо тэр юу гэдэг вүлээ дон хабдон эдрэгээ тэгж ярьдаг шээ. Нэг хэсэг та нар очиод мэрэгэн бай хавчвал нөгөө хот руу зугтгсан ухаалаг бай гэсэн чинь могоомд ухаалаг гэсэн чинь гүр хийж байгаад баахан хүнийг хорлуулсан гэл. Нөгөөх нь болохоор та нар тууштай бай гэсэн та нар орвсон гэл юм. Энэ хүртэл эвдрэл гардгаа гэж үздэг. Өнөөдөр одоо тэр 2 юм явж л байна шүү дээ. За энэ шиг юм гардаг байх уу? Тэгэхээр бид ямар тач байсан тэр альгвэрч бай. Загалмай руу нулимхааргүй байхын зүйтэй байх. Нөгөө нэг юм нь за жишээ нь би өөрөө тэр загалмай гэдэгт нэг таатай ханддаг юм байхгүй юу? Яг тэгвэл өөртөө зориул ямар нэгэн дүрс бүү хий гэсэн гэдэг. Нөгөөх нь тэр тэгвэл байхгүй л юу руу нулим гэхээ тийм үү? Чи өөрлөгөө нулим гэвэл бас болно өөрлөгөө нулимж болсон. Түү. Ийм эний байж байгаа царай тийм үү? Гэт нулим бол нэг хэрэг. Тэгээ загалмай нулим гэдэг тэр ягаад Марийг нулим гэж байгаа. Тэгээ Марийг шут гэж байхгүй шүү дээ. Католикийн тэр нөгөө хин нэгэн хүнийг Мари хүн тийм үү? Хин нэгэн зориулаад хийсэн нэг дүрсийг өнөөдөр манайхан тэгж боддог шүү дээ. Одоо загалмай гэж яг хоосон загалмай манайх л гал ингэж тийм үү? Орныхаа ард загалмай юу? Өнөөдөр баруун талд тийм гарч байгаа гэдэг загалмай эсрэг гэсэн хөдөлгөөн байна гэнэ л дээ. Яг тэр яхаар бидний бүтэн сайн дуулган ирж ингэж алуурын зэвсэг харж суух юм. Үнэндээ байгаад да загалмайн хайр загалмайн хүчгээ цөөхөн л байгаа. Тэгээ загалмайн өргөж гэдгэн тэр нь яг үхээр би орныхаа ард нэг гар буу юм уу хинжал зүүчгээд хотго зүүчээд энэгээр нэгдсэн манай аавыг алдсан байгаа гэж дурсгал болгож тавьж болохгүй шүү дээ. Ийм утгач байдаг гэж харагддаг. Тэр тусмаа тэр хоймор залаад манд шүтэн болох биш. За яг тэр сүмэн ороо мороо дээр таних тэмдэг болгодог л биз. Нэг Солонгостой ярьж яхад би тэгсэн загалмай тавиг. Яад гинхээр энэ Есүсийн шүү байна гэдэг хүмүүс ирээд мөргөнө. Наадах чи өөрөө толгоогоо мөрөхгүй ирээ трактораар мөргөвөл яана гэж би тэр зөрж ил байлаа юм хэн байдаг. Тэр юу би огт буруу гээгүй байна. Нэг зөв юмгүй. Яг тэрний чинь харагдаад байна шүү дээ. Зөв. Одоо би бурхныхаа угаас сургаалын эсрэг болчиход байл та. Загалмаа мөргөнө гэвэл тийм ээ. Энэ бол ямар нэгэн биет ийм имиж дүр төрхтэй дүр зураг үүсгэж тэрэндээ мөргөх ёсгүй тийм ээ. Тэгэхээр мөргөдөг бол тэр чинь нулим гэдэг чинь мөргөдөг юм эрхэмлдэг юмрын нулимуулж яах гэсэн үг болж байна шүү дээ. Тэр болохоор католикийн номлогч нар байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг илүү бэлэг тэмдэг гэхдээ бидний таних тэмдэг юм даа л гэдгээрээ тийм ээ. Гэдэг тэгэхээр таних тэмдэг вегарч заавал хийгээрэй гэж уулна байхгүй дээ тий. Ямар нэгэн дүрс тийм үү өөртөө зөв шүтэн юм уу ямар нэгэн дүрс гэж л одоо тэр анхны одоо 10 дээр бичсэн гэхэд учиртай л гэж харагддаг л да. Хожим ийм болохыг ялангуяа монголчууд тэгдэг шүү дээ. Одоо бид нийгэлдэнтерт байгаад одоо бид энэ тэр сайн санаж байгаа бид нар яасан ингээд нөгөө сүмийн амьдрал гэж нэвтрүүлэг явдаг байсан. Тэгээд тэргээр чи яадаг вөхөр ингээд дараа нэг юу хийдэг байсан шүү дээ. Ингээд нэг сүм чуулганых нь хаягийг тийм үү. Ингээд бичээ зураг мурагтаад гаргадаг. Тэгэхэд одоо юунд манай Калверс удааныг ханыг
нэг настай тэр миний илүү энэ хөрөөсөд хоолойг сонсоход та нар ядч одоо тэр нь ёдор мотон төрийн далбааны дэргдээс авчаач. Бас бодгол зүйл. Төрийн далбаа тэр хоёр нь байж байгаа ёдор мотон гэдэг хараад ирсэн нөгөө шарил дээр босгодог гэдгээр л байдаг болохоор тэгээд тэр чинь нөгөө загалмайг хараад ирж мөргөн ихэсээ илүү нөгөө тэрэнд өмнө нь буужчихсан тэр нэг тийм үү нөгөө загалмайн зэргүүд нөгөө загалмайн этний аяндаа гэсэн тэр үеийнхэнд нэг тийм харшийн мөгөөдөө штэ. Тэрнийг айл эрт мэдчихсэн учраас л яхахгүй өөрөө ч харин амьдараа яг загалмай болж амьдараа Христ бол яахын чамаг л алддаг юм бол. Яг зөв. Гэх багцааны юм уу да. Нэг удаа нэг Яховагийн ирчүүд гээд нэг гажуурслах юмс намайг нэг хүн эсвэлэх гэж их ажил болгож уулцсан. Тэгээд тэр хүн танаа одоо урсгалууд энэ урсгалууд бол буруу. Яагаад гэвэл одоо тэр аллагын ялц хаазын зэвсгийг шүтдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр итгэгч нарыг ер нь бол загалмай юг шүтдэг гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ дээр залруулга хэлэхэд бол шүтдэггүй. Тэгээ шүтгэн ч бүр одоо Библийн эсрэг ямар нэгэн хиймэл зүйлсийг. За дараачийн асуулт. Бодмор зүйлдээ бид тэрсний зүүчгээл явж байгаа гэдэгт нь тэмдэг гэдгээ яаж яана уу тийм үү? Бас л бодгол зүйлээ. Гэтэ яг одоо би бол гэж боддоо загалмай зүүж байгаа нь би ийм одоо Есүс Христ итгэдэг шүү гэдгийг л одоо харуулж байгаа л одоо бэлэгдэл юм болоо да гэж ойлгоод байна шүү дээ. Өө тэгш тий. Уул амьд өөрөө яхахгүй загалмай ингээд явж ивэл гэсэн. Өөрөөрөө харууллаа. Ийм хайртай, ийм уучлалтай өөрөө л байвал тэгээ тэр нэг зутгамал маш яах вэ? За итгэгч хүмүүс ер нь пастор гэдэг хүнтэй ямар харьцаатай байх хэвчээ. Хэл ирэх юм байна. Энэ гэдэг инэ одоо манайд нэг тим юу гардаг. Тэгээ тэнд ч одоо нэг төрөний нэг шарлам гэдэг шиг пасторын тухайд юу гэхээр яг нариндаа пастор гэж үг Библиэд байхгүй дээр. Пес 3:12 тухай нэг зарим нь хончин болгов гэдэг. Латин Библиэд тодорхойлол пастор буюу одоо нэг хончин, малчин яг хончин гэхээс өөр хайруулдаг, малладаг хүн гэсэн үг л байдаг л да. Нэг тийм юу байдаг. Мэдээж ахлагчийг анх тийм одоо Паул анхнаас яваал тэнд очиод л ахлагчийг томлоод гар тавиал юм уу тосоор тостол явж байсан. Үндэ игнэл гэсэн. Тэд нар бол нэг сүнсний харгалзагч гэсэн тийм ээ. Анхны нөө элчнэр анхны нөө үгийг тийм үү. Найдвартай одоо заагч тийм үү. Одоо тийм үү ажилтан энд байна тийм үү. За Есүсийн тэргүүн хончин гэсэн тийм үү? Тэрнийг дагсан одоо тэргүүний сайн хончид байх хэрэгтэй юм шиг байна. Есүс эзэн өөрөө яасан би хүний хүү үйлчлүүлэх гэж биш үйлчлэх гэж ирсэй л гэсэн амиа гэсэн энэ тал гэж боддог. Өнөөдөр бас зарим талны хуваар пасторыг яг л одоо болон шүтэн тийм үү? гэж юм бол сайн тэрнийг одоо хайрлаад тэгээд үгэнд нь ороод яг тэр нь үнэхээр дагуулад дуурайгаад хончин нөгөө ягаад дагуулад явдаг тийм үү? Тэгээд усан дэшгөтөлдөг одоо гомболчээр зүйлдэг сайн хэрэг зүгээр нэг автоматар л одоо тэр нь л пастор гэдэг нэг одоо шүтэн болгоод явбал нэг сайн биш л гэж бодоод байгаа. Ер нь би тодорхойл байгаа л ахлагчаагаа тэднийг та нар хүндлээрээ хайрлаарай. Нарийн дээр бол тэр Тимот номд 3 юу байгаа шүү дээ. Episkopos гэдэг байж байгаа тийм үү? Presbyteros гэж байж байгаа тийм үү? Нэг нь юу вэ? Diakon гэдэг байж байгаа тийм үү? Энэ тэр Episkopos гэдэг нь дээрээс харах гэсэн үг байгаа шүү дээ. Тэр бол одоо энэ пастор үүрэг юм шиг байгаа юм. Энэ үнэн алдар тэр чинь Орсын тэр бол Episkop гэдгээр ингээд явдаг. Англи-чаад bishop энэ төр гэдэг дуучил байдаг. Presbyteros гэдэг нь ахлагч гэсэн үг байдаг шүү дээ. Тэгээд Presbyterian гэж ингээд явж яадаг. Presbyterian гэж авчаал дуучил байдаг. Диакон ч ховор юм шиг юм. Тэр нь уул яг үйлчлэх гэсэн үг юм шиг байна тэр. Нэрийн човор тэр арай жижигдээд байгаа мó уул нь. Голоод байгаа мó уул нь голын тийх тэр юм шиг байгаа мó. Тэр яг зүгээр. Бас хүндэтгэлээ андараа хамгийн гол нь хэлэхэд пастор агтч өөртөө үнэхээр хүндлэн дагахаас өөр аргагүй тийм хүн байгаасаа тэгэж үйлчлээсээ хүн аяндаа үйлчлээл хайрлал явдгийг дагаад явна шүү дээ хүндлээ шүү дээ. Хожим мөнхийн шагнал тэр нөө дээр тэнгэр дэх шагнал агуу байхын тулд энэ газардах нэг хайхтар тийм үү. Нөгөө фарисеучуд гэсэн бахаа тэд нөгөө хаан өргөсгөөлөх юга өмсгөл уртсгаал гудамныхын зогсоол тийм үү сүлтэй залбируулаад хөндлүүлэх гэдэг тэд нэгэнт шагналаа авсан юм гэж яадаг. Тэр шагнал биш үнэхээр тэнгэр дэх шагнал агуу байхаар тийм пастор тийм үйлчлэгчд олон болоосаа тэгээ жинкнэрээ хүндэлж дагаад тэр нь Есүстэй адилхан болоод би ядч пастор шиг ахлагч шиг адилхан бай гэдээ дагаад явал тэр юм шиг сайн юм хаавах. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Маш олон гоё зүйлүүдийг ойлгуулж зааж өглөө. За дахин бас таныг дараагийн дугаарууд дээр бас ирээдүйд өрнө гэж бодож байгаа. Та тэгээд тухайд бас ирээрээ. За тэгээд танаас бас дахиад нэгэн зүйлийг асууя. Та хэрвээ одоо энэ нэвтрүүлгийн одоо төгсгөлд хүмүүс бас хэлхийг хүсэж байгаа мессеж юу байдаг вэ? Танд хэлхийг хүсэж байгаа зүйл байвал хэлээч.
Христийг анхаараа та хаана байгаа вэ гэж тийм ээ. Тэр нэг Димитр асуудаг гэдэг. Тэгэхээр нэг юу хаана гэж бодож байгаа вэ гэсэн чинь эр үз тийм үү? Эр үз, Эр үз юртөөд тэр нэг л хэлэх байна. Христ анх эр үз гэсэн та бүхэн Монгол хүн юм бол тийм үү? Монгол хүн чинь нэг тийм заавал нэг үзэж харж тэмтэрч тийм үү? Ингэж тийм үү? Этэг энэ ч тэгээд орны хүний манай бас нэг үнэн тэр нягтлын тэр монголчуудын минь ясанд цусанд байгаа тийм үү? Эрдэг үздэг байх шиг байгаа юм. Тэгээд ирээрээ үзээрээ тэгээ сонсоороо подкаст чинь бас энэ яг үлээ сонсоод бас үзэх үлээ тийм үү? Итгэн сонсох нь Христийн үгээр гэсэн. Зүгээр нэг хэлэхэд нэг юм байсан манай Монголын бас нэг уриалгах шиг байгаа юм. Нэг нөхөр зах дээр улаан тооцоо нүдчихэд гадар утан тэгээ заржээ. Тэгээ юу юм гэсэн. Энэ хулганы хор байгаа юм. Хэр сайн хор гэсэн чинь. Ёстой сайн хор. Хэлээдгүүд амсаад үзье гэсэн гэж. Тэр юм шиг тийм үү? Хор биш хоол гэдэг учраас ир үз өөрийнхөө биеэр тийм үү? Үзэж чадгаарай. Түүний тул бид 1000 сонсохоор нэг үз гэдэг бас 1000 сонс гэдэг тийм үү? Тийм үү? Итгэн сонсгоос гэдэг. Тэгээд үнэхээр бидний энэ одоо хамтарч байгаа подкаст бидний ярилцлага маань тийм үү? Олон хүнд хэрэг бол тухай тэр саяын зөндөө юм ярьсан нэг хэрэг хамгийн гол нь та яг ирээд хамгийн ойр байж байгаа яг одоо сайн тийм үү уриалж байгаа тэр ах эгч дүүсэн. Гэхдээ та сайжирдаг юм бүгд нөөц чи тэгж муужирчих вий гээд нөгөө тэр үр хүүхэд тэр найз нөхөд явж байгаа усаг юунд яваад байна вэ гэж нягтлж үзэлтэй. Та Монгол хүн юм байгаа үстэй. Гэж хэлэх байна. За танд баярлалаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг манай нүртэл үзэж сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг бол ямар нэгэн тодорхой нэг сүмийг ч юм уу одоо өөрсдөө хийж байгаа үйл ажиллагааг ч юм уу сурталчлах тийм зорилго байхгүй. Гол нь та бүхнийг Есүс Христийг Бурхныг ойлгосоо гэсэн хүслээр хийж байгаа. Тэгээд нэгэнд Бурхныг ойлгоод яг аль одоо гэртээ ойрхон цуглаанд явна уу. Тэгээд тэр бол одоо таны сонголт байх юм аа. Энэ хүртэл анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзцгаая.